опиумын овогтой бадарч ахтайгаа ярилцлага хийгээ сууж ийн гэж ерөөсө бодсонгүй. Ийм л юм ярих юм бол би ярихгүй. Дээр үе чинь та нэг нэвтрүүлэг хийгээд л тийм ээ. Хүн гэж юмдан өршлөнд бууж мордод буцахын цагт ухаардаг бололтой юм. Юуны өмнө би үзэгч төмний өмнө танаас хүлцэнгүйгээр одоо уучлалт хүсэх ёстой, хүнийхээ ёстой. Нэгэн цагт өвчхинжиж таны нэр хүндийг алдаж таныг гүтгэж явсандаа хүлцэлж хүлээж авна уу. Тэр ч одоо хэдэн он блэ? Тийм ярина гэж одоо ойлоо тохирсон хоёр. 17 жилийн эксперт. Ингээ үзэгчид одоо энийг ойлгож авах намайг. Энэ жог курсаар өгөөд сүүлд нь шүүх хурал болоод шүүх хурлангууд батлага битээр цагаатж байгаа. Яг л ямар ч холбогдлоггүй, ямар ч утга учиргүй юм байгаа байхгүй юу? Эзэн Алдмаагийн Батулга бишээ гэдгийг би сүүлд мэдсэн байхгүй юу? Ямар ч үс эр үнийхээ хувьд би тантай ойлголцлаа гэж бодож байна. За би тэглээгээд бас өөртөө чинь ямар нэгэн байдлаар занал хил бол янз бүрийн юм хийх ёстой байгаагүй шүү дээ. Тэгээ за яг энэ хизээ нэгэн цагт учир нь олдноо. Энэ эцсийн мөлийг тарьгээд юу байхгүй надад өөрөө хэллээс дээ эр хүний замын үзүү урт гэдэг чинь л шүү дээ тийм. 3 2 1 гэшир. Бусад үндэстэн ердөө 30 жил дүсрэнгүй хөгжиж чадаад байхад бидний алдагдсан 20 жилийн уг учир шалтгааныг бид ойлгож хөгжих. Москвагийн түүхий эдийн баазаасаа Бээжингийн түүхий эдийн бааз болж хөгжлийн садаа болсон хэрэглэгч сэтгэхүйгэн өр хүүхдүүдэн хүлээлгэн өгөх үү гэдгэн сонгох цаг ирлээ. Монголын радио хятадаар мэдлэхэд би үхнэ. Тэр өргөн нарийн төмөр замын тухай ярих юм байна. Хэн хэнээс яриах вэ ерөнхийд? За. Инээж байгаа л улсаа зардаг ийм усуд их байна. Ингэж ойлгож бишээ. Хин зах зээлээ өргөтгөж чадж гэнэ тэнд ноёрхож байдаг энэ л нөлөөллийн асуудал яригадаад байна шүү дээ. Ерөөсөө маргаан чирэх маргаан татах асуудал багт бишээ. Гал дээр шараад ичиж мэдэх байх шүү. Та одоо их тайв надад хэлээд өгдөө. Би нэг юм ойлгохгүй. Энэ бооны нохоо нутагт юу ярьд? За тусгаар тогтнол аюулгүй байдлын талаар ярихад яагаад заавал энэ сэдвийг засгийн газар тийм хүндүүртэй хүлээж авч хаах болвоо, хаах болсон шалтгаанаа юу гэж тайлбарлаваа гэдэг нэлийн эргэлзээтэй асуулт гарч ирээд байна. Тэгэхээр 2014 оны 6 сарын 25-нд үндсэндээ засгийн газрын мэдээлэлээр 26-нд холбогдох агентлагуудаас нь бичиг телевизэд бурчин нэвтрүүлгийг гаргавал телевизийнх нь лицензийг буюу эрхийг нь хурааж авч хаана гэсэн ийм мэдээлэлтэй ирүүлсэн байдаг. Энэ нь болохоор одоо арчилсан үндсэн хууль батлагдсан 25 жилийн хугацаанд гарч байгаа анхны маш тийм бүдүүлэг одоо их балмад үйлдэл болж байгаа юм л да. Яагаад одоо жишээлбэл энэ нэвтрүүлгийг хаасан бэ гэдэг бол өнөөдөр сүүлийн үед өрнөж байгаа энэ үйл явдлууд бүгд нотолж шалтгаан харуулна. Энэ гэрээн дээр жишээлбэл одоо энэ 5 толгойтой холбоотой энэ зарим нэг Монгол улсын сайдуудын ихэлсэн энэ гэрээн дээр Монгол улсын төр засаг нь өөрсдөө үндсэн хуулинд заасан иргэдийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, арга хэмжээ авах, эрхээ хүртэл хязгаарлуулсан энэ заалттай гэрээ хийх гэж сууж байна л да. Үүнийг одоо бас жилийн өмнө одоо нэгсэнд 10 сарын өмнө те Эрдэмтэн судлаачд тагаа бид хамтарч нэвтрүүлэг бэлдсэн. Эрдэмтэн судлаачд маань энэ аюул зондыг бол урьдчилж харж ирсэн. Бүтэн жилийн өмнө. Бид нь одоо энэ нэвтрүүлгийг хаасан энэ үйлдэлээр нь болохоор олон улсын хэвлэлийн мониторингийн байгууллагууд хандсан. Одоо энэ дугаараа бид дахин цацж тест үзүүлнэ. Үүгээр одоо Монголын төр засаг ямар хуу арга хэмжээ авч одоо хэвлэлийнхаа эрхчлөөний байрыг хэдэн байраар ухраах уу гэдгийг бол одоо энэ тоноолчны хийх үйлдэлээс харцгаая. Жилийн өмнө эрдэмтдийн, түүхчдийн анхааруулж, болгоомжлуулж, сэрэмжлүүлж байсан тэдгээр аюул занал хийллүүд өнөөдөр боддороо хэрэгжиж гин үү, эсэрэгжиж гин үү гэдгийг нэвтрүүлгээс эргэж сөхөж үзцгээе. Түүх гэдэг бол ямар учиртай вэ гэж. Түүх гэдэг бол мэдээж өөрийгөө танихад өнгөрсөн түүхээ сайн мэдэх юм бол өнөөгөө өөрийгөө таньна гэж. Өнөөгөө таниад яах гэж байгаа гэхээр ирээдүйн зам мөрөн одоо гэрэл гэгээтэй зөв болгоход учир байт юм аа. Түүхээ мэдэхгүй хүн түүнийг давтах хэрэгтэй гэж. Тэгэхээр төмөр зам бол 200 жилийн өмнө энэ хүндрэлтэнд эрэхтэй бол маш их багтаамжтай. Өндөр хэмжээний хүнд тээврүүдийг бий болгох одоо тийм л эхний лалхан байсан байдаг. За энэний дараагаар одоо чинь Монгол тавигдсан төмөр зам геополитикийн зорилгоо тавигдсан. Ачитэн манай зам ардын аж ахуйг хөгжүүлж эдийн засгийг баяжуулна. Урагшлаж байгаа улсыг нь улам түргэн мандуулна. Энэ бол Оросын эзэнт гүрний удаан хугацааны мөрөөдөл байсан 100 жилийн тэртээ бол өрөнд орныг холбох.
Сибирийн төмөр зам Орос орнд ямар ч ашиггүй байлаа ч гэсэн энэ замыг одоо чинь өрөнд орныг анх удаа олвсон. Ногдсон газрынхаа үр шимээр амьдрагч суурин ахуй соёлын төрөлттэй бэлчээрийн сайныг шилэн нутаглах нүүдэлчин ахуй соёл тулгарн орших тэсэж үлдэхийн төлөө бодлогон уралдуулж газар зүйн шатрын хөлөг дээр өөрийн өрг нүүдлэн сэлгсээр 2014 он хүрсэн. Өвгөд дээдэс өргөн зөв үрж нүүдлэн бодолтой хийж ирсний ачаар өнөөгийн бид оршсоор байгаа билээ. Тэг бид нар бол түүхээ эргэж харах ёстой. Харахтаа бас ямар үеийнхээ түүхийг хэдийд нь бид нэр хэрэглэх юм бэ те? Бидэнд одоо туршлага юу байгаа юм бэ? Төмөр зам гэдэг үгтэй монголчууд хизээ танилцсан. Төмөр зам гэдэг юм байдсан бэ гэдэг малчин монгол хүн, нүүдэлчин монголчууд хизээ мэдсэн бэ гэдэг нь түүхэн хувьд бол нэлээд урагш байгаа. 100 жилээс ч урагш байгаа. Өөрөөр хэлбэл Аристотель зууны сүүлээс ярьж болно. Төмөр зам тавигцаар хүмүүсийн хоорондын харилцаа нэмэгддэг, эдийн засгийн харилцаа хөгжиж байдгийн сайн талыг бол мэдэж байсан. Оросын худалдаачид бол Монголд бол өргөн нэвтэрч эхэлж байгаа. Аристотель зууны сүүл 20 дугаар зууны ихээр хэрвээ Монгол төмөр зам тавьчих юм бол Оросууд Монголоос зөөж исэн тэр бараага 500 дахин хямдруулж болно гэсэн тооцоо хийсэн байдаг байхгүй. Төмөр зам тавих юм бол Оросуудад ийм ашиг орох нь шүү дээ. 1870-аас 1900 оны хооронд, 1870-аас 1920 оны хооронд Монголд Оросын 100 гаруй экспедиц ирсэн байдгийн. Олон янзын чиглэлийн, байгалийн, газар зүйн, эдийн засгийн, цэргийн. Тэгэхээр энэ бүх экспедицийн судалгаа юу хэлж байгаа гэхээр зэрэг ерөөсөө төмөр зам барих бүс нутаг хаана байж болох вэ? Тэнд ямар ашигтай тэр бүх судалгаанууд явж байгаа байхгүй юу? Ядахна Монгол дээр тавихаа бай гэхэд Монголын хэрд ойрт тулъя. Ирхүү төмөр зам тавь. Тэгээ өөрөөр хэлбэл ер нь бол одоо Монголын төмөр замын асуудал бол хаант Оросын төмөр зам барьсан тэр Дорн Сибирийн төмөр зам барьсан асуудлаас бүр салгаж ойлгож болохгүй асуудал байна. Тэгээ Оросууд бол анх төмөр замаа яаж барьсан хэр зэрэг тэр нэг Сибирийн төмөр замыг тавьж байгаа шүү дээ. Тэгж тавихтаа Оросууд гол замаа тавьчих, тэндээсээ саллалаад эрхүү хүртэл тавь, эрхүүгээс цаашаа хягт хүртэл тавь, дараад нь хягтаасаа хүрээ гэж бүр ийм алсын бодлоготой тэр төмөр зам одоо энэ Транссибирийн төмөр зам гэдэг шүү дээ. Энэ хэдэн онд анх байгуулагдчих эхэлсэн. Энэ чинь 1891 оны асуудал шүү дээ. 1891 оны асуудал. Энэ Транссибирийн төмөр замыг барихын тулд бүр эзэн хаан өөрийнхөө хүүг хүртэл тэр бүр тэрийг хариуцлага дараагаар тавьж тийм их анхаарал хандуулж исэн ийм асуудал байдаг шүү дээ. А гэтэл яг энэ үед бол олон улсын тэр их гүрнүүд ш Англи Америкийн синдикатууд нийлээд төмөр зам тавья. Төмөр замыг яа тавих вэ зэрэг нөгөө шар мөрний ирэг дээр байгаа Чинчоу гэдэг хотоос амар мөрний ирэг хүртэл төмөр зам тавья гэж одоо тэр төсөл гаргаж байгаа байхгүй. Тэдний тавьсан тэр санал Оросын эрх ашиг, Японы эрх ашигт харшилж байгаа. Төмөр зам хэд онд болж байгаа явдлаа. Энэ чинь болохоор зэрэг 1910 оны юмнууд яригддаг шүү дээ. 10 онд л одоо тэр төмөр замыг тавих гал дэлхийн бүх улс орнууд яриад. Хэдийгээр Монгол орн манжин иргэшэлд байсан ч гэсэн тэр дэлхийн зах зээлийн системд татагдаад орчихсон тэр төмөр зам гэдэг ойлголтод хэдийгээр Монголын улсууд өөрсдөө бие дааж оролцохгүйсэн ч дээгүүр нь даваад бидний тухай асуудал яригдаад байгаа л байхгүй. Монголын төр засаг өөрөө ямар юм хийж ирсэн юм бэ? За Оросууд хамаалаа дээгүүр нь ингээл яриад байж, Хятадууд яриад байж, Англи Америкууд яриад байж. Яг ингэж эдгээр бидрээс даваад энэ төмөр зам гэдэг юмыг яриад байна гэдгийг монголчууд ойлгож ирсэн байхгүй. Өөрөөр хэлбэл Монголд 11 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал гэдэг чинь зүгээр л нэг хаант Орос зөвшөөрчөөр бидний чинь нэг төр улсаа байгуулсан юм биш байхгүй. Төмөр зам энэ зүүн ихэр Монгол улсыг тусгаар тогтнолон дахин олж явах түүхэн боломжийн зам болсон бол манжичин гүрний дорейтон унах зам нь болж байсан юм. Харин 100 жилийн дараа өнөөдөр монголчууд бидний хувьд эдийн засгийн бүрэн тусгаар тогтнолд нарийн өргөн цэргийн аль нар нь хүрэх вэ гэдэг асуултыг төмөр зам түүхийн өрг дээр дахин бидэнд тавилаа. Хүн тачаата замнын галтгийг нааш гөртөө 10 цаг нойлоод явуул. Гэтэл яг ингэ шинээр байгуулахдаа монголчууд Оросоос тусламж гуйхдаа дандаа хүнээс юм гар тусаж гуйдаггүй. Тэдэнд хэрэгтэй байгаа юмыг мэдж байгаа байхгүй. Оросд бид нар их улсыг дагаж бага улс оршин тогтнодог олон улсын гэрээ ёсоор бид нар манжаас салъя. Бид төрөөнд тусгаар тогтнуулъя. Та нар бидэнд тусал. Та нар манай төмөр замаа байгуул. Та нар манай худалдаагаа байгуул. Өөрөөр хэл харилцан ашигтай тийм тавьж байгаа байхгүй. Монголчууд тусгай тогтнолоо зарласан 1911 оноос аваад гэх юм бол бид нар ямар ч гэсэн 20 дугаар зуун дэлхийн түүхийн тавсан дахиад гараад ирлээ шүү дээ монголчууд. 100 жил бид нэр одоо хүндрэл бэрхшээлийг туулаад хөгжил доройтлыг үзээд үе үеийн төрийн зүтгэлтнүүд энэ хоёр том гүрний дунд геополитикийн бид нэр бас том тоглолт хийгээд л ирсэн байхгүй. Өнөөдөр бид нэр зөв тоглолт. Өнөөдөр бид нэр монголчууд өөрсдөө голох ёсгүй байхгүй юу? Манжичин улсын доройтлыг далимдуулан 1911 онд монголчууд тусгаар тогтнолон туугуулсан үйл явдлыг дунд зэрэг улсын ерөнхийлөгч Ян Шика зэмлэн бүрүүшааж
тусгаар тогтнолоос татгалзаж дундад иргэн улсын хрянд иргэн нэгдэхийг шаардсан захидал сануулгыг удаадаараа илгэн ятгсан ч хүссэн зүрэл удаан хүрч чадаагүй тул төмөр зам барих нэрийн дор Монголыг өөрийн болгох оролдлого хийж эхэллээ. Үүний урьдчилан болгож эд материалын хомсдолд оруулж хямраахыг зорилоо. Үүний дараа 2 жил орчмын хугацаанд Хятадын хаалганхад тос ар Монгол руу нэг ч жингийн цуваа гаргаагүйгээс Монголд цай урилын үний 3 дахин өсч гажигдал хомсдол дүүрлээ. Түүнээс ердөө 2 жилийн өмнө олно өргөгсөний анх дугаар оноо тун хуглан заралцгааж төр улсын хаан эзэн мэдих хэрэгээр багтан хөөрч байсан монголчууд тусгаар тогтнолон үгүйсгэн Бээжингийн талыг баримтлагч ноёдын хатгаасаар ханд Чингиван сайн ноён хан тэргүүтнийг зөвхөн зэмэлсгэж чин сэтгэлтэй гүн харчин баян төмрийн хайсанг гадуурхсаар өвөр Монгол руу зостын чуулганд нь буцаалаа. Британий армийн дэслэгч Джеральд Чарльз Бинстин Монгол дайсан тэмдэглэлдэн замын туршид ямар ч худалдаа намаа таарсангүй. 1913 дугаар оны намрын ихэнх хүртэл халахад бараа хомсдох боллоо. Оросын худалдаа хангаж дийлэхгүй байна. Хүрээний засгийн газар буулт хийснээр 13 оны 10 дугаар сард Хятадын жингийн цуваа хаалганаар дамжин ирэх боллоо гэсэн байдгийг. Хятадын одоо энэ хувьсгалын үндэслэгч Хятадын одоо анхны ерөнхийлөгч байна уу? Тэр Сүн Яцсан гэж. Хувьсгалч 12 онд энэ Хятадын үндэсний төмөр замын бодлогыг гаргасан юм байна. 1912 онд. Тэр бодлого дотроо бол Монголыг мартаагүй. Хятадын анхны ерөнхийлөгч Сүн Яцсан төмөр замыг амьдралын судастай зүйрлэн аавга Хятад орныг сэргэн босгох гол арга нь төмөр зам барих явдал мөн гэж тунхаглаад үүний тулд Хятад орны баруун хойд мужууд тэр дундаа Монголын үржил шимт өргөн удам газар нутагт 7 чиглэлийн төмөр замыг тавьж замын дагуу хумардын том бомбтуудыг түшгэлэн өмнөд Хятадын хүн амын нягтралыг басгах хөтөлбөрийг би санал болгож байна гэж хэлсэн байдгийг. Сүн Яцсан тэр үндэстнийг хөгжүүлэх стратеги гэж тийм том ном бичсэн юм л. Тэн дээр төмөр замыг бол ингэж хэлсэн байгаа. Чи 3 ач холбогдол хэлсэн байгаа. Нөөцийн гадагшаага зүүн. Хоёрдугаар тэр төмөр замын дагуух газрын үнэлэмж хүсдэг гинэ. Гэхдээ тэрийг дагаад хэлсэн юмнууд нь бол бид нар яг бодох ёстой зүйл. Зам дагаад яг мэдээж худалдаа арилжаа хөгжихийн хэрээр тэр суурьшлийн бүсүүд бий болно гэж байна. Тэр суурьшлийн бүс чинь өөрөө тэр тэлэх бодлогын эхлэл шүү дээ. Тийм яг одоо эдис толгуур. Өөрөлдөл Чайна таун байгуулагдахын эхлэл нь тэр байна. Төмөр зам гэдэг бол өөрөө хоёр талтай юм. Нэгт бол эдийн засгийг хөгжүүлж яадаг, холбоо харилцааг сайжруулж яадаг, зах зээлийн хооронд нь холбож яадаг юм сайн талтай. Нэгдүгээр. Адил яг нөгөө талаараа болохоор зэрэг нөгөө тэр тэргүүлэгч гүрэнд бол газар нутгийг нь тэлэх боломжийг олгож яадаг байхгүй. Тийм учраас энэ дээр бол маш нарийн бодлоготой, маш тийм юу гэмдэ цензуртай хандж ижил тэр асуудлыг оруулж ирэхийг Монголын төрөлсийн удирдлагч ойлгож ирсэн. Өөрөөр хэлбэл энэ дээр бол их л тийм болгоомжтой хандах ёстой. Мэдээж хөгжилд дагуулж байгаа нь үнэн. Гэхдээ бас тэрийг дагсан сөрөг зүйлүүд орж ирж байгаа гэдгийг тэр үеийн удирдагчид, тэр үеийн монголчууд бас ойлгож ирсэн л та. Дундад иргэн улсын дааж унтнаас шаардах бичиг ирүүлж хаалган бомтоос хүрээ хүртэл төмөр зам тавих шаардлагад хариу өгөхийг сануулсныг оройн дээд наран гэрэлт түмэн наст богдсон та болгоон айлтгав. Одоогоос 20-од жилийн өмнө цагаагчин туулай жилд өвөр Монголын зостын чуулганд зам тавьж явсан Хятад тариачид хүнийг нь алж газрыг нь булаая хэмээн Монгол ахын дүүсийг маань голомтоор нь хядаж байсныг умартвал энэ мэт гамшиг түмэн олон шав нарт нүүрлэж хожимон харамсавч сэхэр хийв. Түмэнтэй намжлавч барагдахааргүй нүгэл бий болох вэ. 10-аад жилийн өмнө баддаргуулт төрийн үед хаалган хүрээ хоёрын хоорондоо тавихаар хэлцэгдэж байсан төмөр замыг сайн ноён хан ханд чин тэргүүтээ хэдэн самун ван ноёд тусгаар улсын эзэн мэдих эрх хэмээж
хоосон ашиг сүрээр саатуулснаас болж олон шав хошуудыг идэх өмсгөр хомсдуулж зовоосон шүү дээ. Үнэн дээр тэр тусгаар улсын эзэн мэдэх эрхгэгч хоосон нэрээ бидж нь 8 жил тарчиг татуу явлаа шүү дээ. Энэ мэтэр явхаар их гүрнийг дагваас түмэн олон хөл хөсөр гар газарт идэх өмсгөр дутахгүй амгалан болохын учир дундад иргэн улсаас ашиг худалдааны төмөр зам тавих завшааныг алдалгүй шамдаваас зохилдоо яваа. Хаалтаа хаалгүй өнжих нь өнөөгийн бидний явдал. Монгол төр мөнхөд оршин буй учир өнөө бид хотоодны гачаалаас болж хоочин ирээдүйд цөв суулгахгүй хэмээн би имэж байна. Төлөөний төшөмд чингээ болон тэрнийг дагагч зарим ноёдын үгээр бол төмөр зам нь өдөртөн 10 жингийн цуваатай тэнцэх ачааг тээвэрлэх ачтай тустай боловч өнгөрсөн жилээс хаалган хотын бомтын иргэн улсын 8-ачны аманд орж хямд төсөр зардаг арис шир адуу мал маань 10 хормын дотор тэрнээс ч баг үнээр зарагдахгүй хэмээн бодно. Мадаргуулт төрийн үеэс Бээжинд өгч байсан хариугаан мөн одоо дундад иргэн улсын дааж унтад хэвээр нь өгдөггүй. Тавих цаг нь болоогүй. Энэ бол мэдээж геополитик геостратеги үүднээс хандж байгаа хэрэг л дээ. Тий. За тэгэд ийм бодлого бол энэ үеэс ихтэй явтаа. За тэгээ энэ үед бол ямар юм яригддаг вэ гэхээр урдлаас бол одоо ингээ хаалган хүрээ хаагтгсан одоо төмөр зам тавина гэж одоо урдаас зам тавьж эхэлсэн. Тэгээ богд бол тэр үед дуртай биш байсан гэж. Ягаад гэхээр энийг дагаад хаттын соёл орж ирнэ. Бид бол урдлаас одоо салж байгаа. Байдал хэрэг. Санснаар бүтсэн бай. Жалхан цодогт мандсэр хотогт нарын үгийг таашаач байна. Тийм бий. Одохгүй автономид эрхээсээ татгалзсан загтлыг дундад иргэн улсын их жунтанд илгээн. Хааштай төмөр зам тавих эрхийг дундад иргэн улс шийтгэн мэдэх тухай чиний мэдүүлэн тохирсон байгаа. Өөрөөр хэлбэл одоо төмөр зам гэдэг чинь монголчууд ч ойлгож байдаг, монголчуудад ч хэрэгтэй, эдэнд ч хэрэгтэй, энэ дундаас ашиг олох хэрэгтэй гэдгийг л ойлгож байгаа. Тэр ингэж явсаар байгаа тэгэл одоо хамгийн анхны төмөр зам бол бүр одоо анх яригдсан цагаас хойш 70-80 жилийн дараагаар л болж хүрээд байна шүү дээ. Тийм биз дээ. 1949 онд Улаанбаатар төмөр замыг ашиглалтанд өхийн өмнө 26-наас 29-ний өдөр Бүгд найрамд Монгол Ард улсын ерөнхий сайд маршалч авилсан зөвлөлбөт улсаас Бүгд найрамд Монгол Ард улс сууж исэн элчин төлөөгч Приходов хоёр шалгалт хийгээд ерөнхий сайдын хэлсэн үг бол энэ зам бол Монгол улсын хөгжил дэвшлийн зам болно. 1949 оны 11-р сарын 7-ны өдөр анх удаа Улаанбаатар хотод анхны галт тэрэг орж ирсэн. Та санаж байгаа юм шүү дээ. Сталины зурагтай тий. Галт тэрэг биш тэр чи паровоз орж ирж байгаа. Энэ бол Бүгд найрамдах Монгол Ард улсын эдийн засаг тээврийн хөгжилд эргэлт болсон үйл явдал байлаа. 47-оос 49 онд тавигдсан төмөр зам бол Монгол улсын эдийн засгийг бол шал өөр төвшөнд одоо хүртэл хүргэсэн тавигдсан цагаас нөгөө талдаа яагаад энийг тухайн үед байгуулахдаа нийгэмлэг гээд татвар төлгөө айлын эрх хөгжиг байгуулах болгосон тийм ээ. 50-50-аар. Энэ чинь бол хувь цаанч одоо зарагдах хэрэггүй ингээд хийсэн. Энэ бол маш том одоо геополитикийн хувьд бол тэр үед бол маш зөв алхам яжсэн. Одоо 1949 оны 6 сарын 6-ны алдарт гэрээнээс хойш өнөөдрийг хүртэл 65 жил одоо энэ зэрэгээр Монголын ард түмэн өнөөдөр хөгжсөн. Төмөр зам гэдэг бол хуурай газрын хамгийн том геополитикийн
дэд бүтцсэн. 100 жилийн өмнөх монголчуудад түүхийдэн зөөх төмөр замыг урагшаагаан татах үгүй юу гэсэн асуултын хариуг өгөх мөч тулгарч яг л одоогийн шиг маргаан зөрчил дунд хэлэлцэгдэж байлаа. Тэр цагт ашгийг биш алсыг харсан дээдс маань үгүй гэдэг хариуг өгч чадсан байдгийг. Харин өнөөдөр унсан нэр хүнд баллаж сүйтгэсэн улс орныхон өмнө хүнд байдалд орсон эрх баригчид харамян хохоолох ихтэй тим гэж хэлэх гэж байна. Гэвч бүтээгдэхнийг дэлгэсэн анхаалал хандуулахыг хүсэж байна. Одоо ер нь тун удахгүй манад 3-4 чиглэлээр юм нарийн төмөр зам тавих гад их хурлд шийдэх гэж байна. Тэр тавих гэж байгаа чиглэлийн зургийг би энэ хиний сүн ятсны гаргаж ирсэн зурагтай ингээд давхцуулаад үзэхээр яг таарч. Манай нөхдүүдийн хийгээд байгаа зурагтай ингээд давхцуулна шүү дээ, тий. Тэгэхээр яг байж байгаа. Би яст ям харин зээрөөгд яг гэж авч яах юм бэ? Тэгээ дотроо 102 жилийн л одоо тий. Дээ. Би тэгэхээр тэр үед миний гайхсан юм. Тэр үед оюутлогоод ямар нэгэн байгааг тэр яаж мэдчихсэн юм. Сон багаад байхгүй. Нарийн сухатад хүмүүс байсныг яаж мэдсэн тий. Өөрөөр хэлбэл тэр хүн 1912 онд бодож байсан зүйлийг бид нэр одоо ингээ гүйцээж байна. Одоо бид манай урд төрчүүд нэг юм гайхамшигтай шинж чанар үүдэг. Миллиард 200 сая хүн маш дуулууртай, сахилга баттай, хариуцлагатай, даруй энэ ард түмэн өнөөдөр ажил дүржүүлсэн. Ямар ч хувцас аль ч улс оронд авсан Made in China байгаа. Юу гэхээр үндэсний онцлог хүлээдэг. Заавал одоо гэж адгаад ингээд ахгүй тий. Тохиромжтой цагийг хүлээгээл хэвдчихдэг. Одоо ямхаар ахих гэдэг байгаа ш. Ингээл яваад тий. Тэр тохиромжтой цаг нь одоо болцсон юм шиг. Өөрөөр хэлбэл 12 онд тэр гаргасан төмөр замын бодлогыг өнөөдөр манай Монголын төрийн түвшмэд гүйцээж өгөхөөр ингийн тохиргоо явагдаж байна гэсэн. Тийм бодол төрсөн. Зүгээр Монгол хүн өөрөө энэ тусгаар тогтнол энэ бүх юм 1-2-3 хүн юанаар харин сольж магадгүй. Тэр нарийн зэрэгээр нь тавиад хэмжээний нөөцийг богино хугацаанд экспортлох ийм асуудал ярмаар байна. Тэр асуудал нь хятадууд авч биднэрт өөрсөнд байна. Энийгээ бид анхаарах хэрэгтэй болж байгаа. Бид нэр өөрсдөө эрх чөлөөгөө тусгаар тогтнол үн цогцоо худалдаггүй байх хэрэгтэй. Нөгөө Хятадын одоо 1921 он манай хаадууд чинь Данжаад нарт хамгийн юм огцсон байсан шүү дээ. Ингээ өрийн бичгэн дарагдсан. Ямар цэргийн төмөр замаар төмөр зам барьвал эдийн засгийн хувьд үр ашигтай, техникийн хувьд хамгийн боломжтой байдг гэдгийг шийддэг. Тэрнээс биш их хурл засгийн газар бол төмөр замаа бариа гэдэг шийдвэрэл гаргах хэрэгтэй. Тэгээ ер нь инээж байгаа л улсаа зардаг ийм улсууд их байна. Сүхбаатар ДСБ Тонголох сайхан Сүхбаатар өртөөнөөс 2601-р галтрыг 21 цаг 00-д явлаа. За мэдлээ. Одоо энэ нарийн төмөр зам тавихаар ямар юм үүсэх вэ гэхээр ийм байлээ. Энд чинь нөгөө зүүн баруун хүрдтэй машин гэдэг шиг стандарт нь 2 өөр юм байна. Манай төмөр замчд бол нөгөө Орос стандартаар зургах төмөр замаараа. Тэгэхээр нарийн төмөр зам руу очихоор дохио зангаа нь хүртэл өөр болоод тэр нь болохоор бэлтгэдэггүй. Бэлтгэдэггүй болохоор яг үг гэхээр бэлнээр нь хятад төмөр замын ажилчид. Ажилтны мэрэгжилтэнгүүд ирнэ гэсэн үг шүү дээ. Тэр нь бол баталгаатай. Хятадын технологи орж ирнэ. Тантай нэгдсэн сүлжээнд орон тэнд ажиллах хүчний асуудал шийдэгдэнэ. Хятад төмөр замын ажилтаа бэлдэн хятад инженер техник ажилчид маш орж ирнэ гэсэн ийм л бот байдал. Нарийн цэргийн төмөр зам ашиглаж эхлэх юм бол цааш болсон хүчний асуудал, цаг хугацаа, эдийн засаг гэдэг их л хугацаа шаарддаг байх та. Нөгөө замын найруулагч биш байд юм шүү дээ. Одоо чи тэдвэр зам, чи эдвэр зам гэж хэлдэг хүн нь хятад хэлтэй байх болж эхэлж байгаа. Яг бол тэдвэр бол монгол хэлдэггүй шүү дээ. Яг миний бодлоор нарийн цэргийн төмөр зам тавихад одоо шинэ болсон хүчин бэлдэх асуудал байж гин. Нарийн цэрэг таарсан тийм замын тоног төхөөрөмжүүд дугуй могууч нарийн цэрэг таарсан тийм хөдөлгөөн шаардлагатай болно. Ер нь энэ нарийн цэрэгтэй байлгая гэдэг асуудал бол тун ойлгомжгүй байгаа. За ер нь бол нарийн цэрэгтэй төмөр зам байраа гэдээ үзэх юм бол энэ ч одоо бүх байдал өөрчлөгдөнө гэж ойлгож байна. За замаасаа хэсүүлэл хөдөлгөөн хүрэлтгүүн зүтгүүр богоон өртөө зөвлөг богоон депо зүтгүүрийн депо энэ бүх зүйл өөрчлөгдөв. Дахиад шинээр зам барих гэдэг бол
байж босхгүйгээр санаа тогтмааргүй тийм их хөрөнгө оруулалт шаардах ажил байна гэж ойлгож байна. Манай сургууль маань 1435 мм-ийн царигтай төмөр замыг барихад хугацаа хэр зэрэг хэрэгтэй гэдгийг хэлж чадахгүй нь. Яагаад гэвэл энэтэй холбогдлолтой сурагчид оюутнуудаа мэдлэг өгөх бидний яг суур үндсэн хэрэглэгдэх хүн байхгүй. 1435 мм одоо дахин суралцахад бол сургалтын одоо бааз бидэнд одоо зааж байгаа өгж байгаа босод энэ мэдлэг бол тун хомос байгаа шүү дээ. 98 оноос хойш сураад одоо болтол ингэ сурж байна. Гэтэл одоо сурж дуусаагүй байж дахиад ахаа миний одоо сурсан юм байхгүй боллоо шүү. Ерөөдөө гэх юм бол ахаад би дахиад 10 жил сурна гэсэн үг шүү дээ. Монгол улс дотроо л 1520 мм байх хэрэгтэй гэж үзэж байна. Төрөөс төмөр замын талаар баримтлах хүч гэж гаргачихлаа шүү дээ. Тэгээ энийг хэрэгжүүлэхгүй. Энэ бол би их бодож олжсон, олуулаа хэлэлцсэн, одоо хоёр намынхан хойлол байсан. Ийм л одоо баримтч. Энэ баримтчгээр бол маш зөв тодорхойлсон байдаг байхгүй юу? Өргөн цариг нь одоо нэгдсэн сүлжээ байя, тийм. Одоо энэ Монгол улсын дотоодын сүлжээ. Энэ бол тусгаар улсын одоо бодлого байх хэрэгтэй. Энэ үнэхээр тусгаар улсын бодлого тавьсан тэд нар бол өргөн царигийг нэгдсэн сүлжээ. Бүгдээр нэгдсэн байна. А цаашаа гарч байгаа нь ямар байх вэ гэдгийг хэлд авч байгаа нь ямар байх вэ гэдгийг тэр үедээ хэлцээ гэсэн. Хөлийн доторх бүх төмөр зам Монголын хөдлөх хөрөлдөөн байх хэрэгтэй. Энэ чинь зөвхөн нэг шороо болоод дээр нь төмөр тавих тухай асуудал биш. Энэ чинь дагаад Монголын газар нутгийн асуудал гарч ирнэ, нүүдэл суудлын асуудал гарч ирнэ. Энэ бүх талаас нь бодоход Монголын тал өөрөө дотоодын төмөр замынхаа эзэмшлэгийг бүрэн хариуцдаг эзэн байх тухай асуудал. Хэрвээ энэ зарчим алдагдаад ингээд гадны төмөр зам Монгол руу орж ирээд гадны үйлчилгээ тэрний хариуцдаг болох юм бол Монгол тэр хэмжээгээр өөрийнхөө нутаг дэвсгэр эзэмших чадвараа тэгээд бүрэн хоригдно гэсэн үг л дээ. Урд зах зээл энэ байдлыг авахын тулд аль бол хамгийн дүрх замаар төмөр замын шүлжээг бий болгоно. Эргээд нарийн төмөр замын шүлжээ чинь Хятадын төмөр замын магистралын шүлжээ болоод эхэлнэ. Нэгэнт Хятадын эдийн засгийн тэр тээвэр логистикийн ерөнхий шүлжээнд ороод ирнэ гэдэг бол хэдийгээр хилэн Монголын нутагт байгаа ч гэсэн нөгөө талаараа нөлөөллийн эдийн засгийн бүсэнд бүрэн ороод ирнэ. Энэ утгаараа эргээд эн чинь нөгөө үндэсний аюулгүй байдал чинь нэвтрээд ороод ирчихэж байгаа байхгүй. Одоо бид нарыг сэлэн бариад бенто бариад гүөх юм бол хүн бид нартай байлдахгүй зүгээр гайхгүй. Энэ одоо яг гэж юм бол гэдэг. Төрмгөл гэдэг бол заавал цэр зэвсгийн хүчийг байдгүй. Одоо орчин үед бол тийм болчиход байна. Хуучин бол зэвсгэлээд хүчтэй норж байгаа байдлаар ингээд азамтгий. Одоо бол тийм соёлын хүний төрмгөл аажим бий болчихлоо. Яг тэгэхээр энэ нөлөөллийн бүс чинь энэ хүрээ чинь нүдэнд үзэгдэж чихэн сонсогдохгүй. Гард баригдахгүй. Үнэхээр одоо урд зүгээс ингээд одоо 100 сая ч гэдэг юм 100 мянган хүн орж ирнэ. 10 жилийн дараа 200 мянган болчихно. Үсч өржээд. За одоо болоод тэгэл гар гал хөөхд бид нэг хүн гадуурхсан болно. Цаа дэрг нь хүнээ хамгаалахыг орж. Энэ бол төрөмгөл яахгүй болно. Тэр зам дагаад яг мэдээж худалдаа арилжаа хөгжихийн хэрээр тэр суурьшлийн бүсүүд бий болно гэж байна. Тэр суурьшлийн бүс чинь өөрөө тэр тэлэх бодлогын эхлэл шүү дээ. Тийм яг одоо эдис. Кембриж их сургуулийн доктор профессор Ураад Эрдэнийн булгийн дүгнэлтэд тодхон бууж байна. Булг 2013 дугаар оны 8 дугаар сарын 21-нд Улаанбаатар тавьсан илтгэлдэн Хятад хан хэрэм босгон өөрийг хамгаалах хориглох байр суурьтай улсаас зам барих замаар гадагшаах тэлэлтэн хэрэгжүүлдэг улс болон хуурч байна гэж хэлсэн. Энэ үгийг бодох тусам хэрэгжиж бодиттой болж байгаа жишээг Монгол орны хаанаас ч олж болох болжээ. Юанаар 8 ээж гэдэг юм. Тэр тийм юаны дэлгүүр байдаг юм. Албан ёсоор одоо төгөргийг ошоохгүй юанаар 8 ээж тийм юм байх уу? Цагаан хатан дээр бол байдаг. Тийм үү? Тийм дэлгүүрүүд бол байдаг. Ер нь яг харьцангуй бас яон орж ирэх юм нь бас өмнө хэлийн дагуу ойрхон байдаг болохоор тэгээд хотод орж ирэхлээр Монгол төгрөг авчихгүй яон авах уу яоноор 8 ээж чигээл тэгэхээр бол тэрний аваад тухайн ханшаар нь бид бас авч байгаа. Хятадын одоогийн хамгийн сүүлийн үеийн бодлого бол эдийн засгийн ямар нэгэн боломж гарангууд Монголыг одоо өөр юм мэдэл авах бодлоо. Энийг бол элен далангүй судалгааны сэтгүүлүүд бичиж байгаа. Би зүгээр бодоод байгаа юм л да. Саяхан тэр Балмасуу гэдэг Орсын нэг нөхрийн бичсэн нийтлэл тий. Байгаад байгаа шүү дээ тий. Тэн дээр бол их аюултай юм
Жилээс жилд Монголын эдийн засаг хятадын эдийн засагтай холбогдож байна. Саяхны хүртэл Монголын том үйлдвэрүүд Оросын хяналтанд байгаа гэж тооцож байсан бол жижиг болон дунд бизнесийг бараг бүхлээр нь хятадууд хянаж байна. Өнөөдөр хятадууд өнөөдөр буриадад яаж ороод ирсэн байна? Алс дорнодод яаж ороод ирсэн байна? Хавтгаа болцсон. 80 настай Орос эмээтэл 20 настай хятад залуу гэр бүл болоод Оросын иргэн болцсон. Ногоо тэрээ сууж шít хөдөө тосгоно. Тэр бүт ийм байлээ шүү дээ. Одоо хэрвээ яг энэ хурдаараа явах юм бол 10-аадахан жилийн дараагаар Оросын Сибирь хавийн одоо сонгуулийн насныхны 3/1 нь хятадтай ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс болж ирсэн гэж. Тэгээд Орос Афганаас чи хэлж шít. Манай эрчүүд муухай арх уугаад ажил хийдгүү. Энэ хятад залуучууд чинь ажилсаг мөнгөтэй секстэй сайн интернет зүйлтэй юм ярьж шít тийм. Жил бүр хамгийн багадаа 10 жилийн турш тэдний 600 мянга орчим нь хөлөөрөө хойд зүгт зэлүүд нутагт амьдран сууршихаар нүүж байна. Тэд өөрсдийн цэргийн хуаран эмнэлгээ барих болно. Энийг л би хятад хэлбэрийн даяарчлал гэж хэлж байгаа юм. Улс төрийн шинжлэх ухааны Америкийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Самуэль Филиппес Хантингтон иргэншил хоорондын мөргөлдөөн шинжилгээдэн буй дэлхийн дэг журам хэмээх стратеги судалгааны бүтээлдээ эдийн засгийн хүчрхэгжиж цэрэг армийн зардлаа хэд дэхнэсгсэн хятад улс хэлийн маргаантай хөрш орнуудаас Вьетнам, Японы усан хэлийн бүсэд бүрэн хяналтаан тогтоох болсноо зарласнаар мөргөлдөөн эхэлнэ. Улмаар шатлан өргөжиж Дорнотва Төв Сибирьт үе олон хятад суурьшигчид илгэн хятадын хараат байдлыг эсэргүүцсэн бодлого Монголд дэгдэн. Орос хохирлыг багасгахын тулд Монголын өмнөд хэсгийг хятадын бүрэн хяналтанд хамруулах тохироо хийнэ гэж 1996 онд одоогоос 18 жилийн өмнө бичиж байжээ. Бодит байдал ямар байгааг та бүхэн тунгаан харцгаана. Хятадууд Монгол руу довтлохтой тулах юм бол тэр нарийн цэргийн төмөр замтаа замгүй орж ирнэ. Дэлхийн дайн ямар нэгэн хоёр улсын хооронд дайн болоход төмөр зам, банк холбоог нь эзэлдэг. Энийгээ эзлүүлэхгүй тэгдэг та мэднэ тийм ээ. Энийгээ эзлүүлэхгүй гэж хамгаалдаг, тулалддаг, үхдэг, үргэлддэг. Өнөөдөр манайх зүгээр л өгж байгаа байхгүй. Тэгвэл тэгээд одоо өргөн цэргийн төмөр замаар Оросууд манаа руу халдан довтлохгүй гэсэн баталгаа. Оросынхоо бодлогоор түүхээ харалта. Орос газар нутгээ томсох бодлоготой биш хүн аманд цөөхөн Сибирь нь эзэнгүй болж байгаа. Бас хятадтай аюулаас айж байгаа болсон. Бид нар 70 жил явхад эрлий зулаагүй Оростой. Тийм эрлий зулаагүй. Бид нар бол хятадтай эрлий зулахад асар амарх. Адилхан хар нүдтэй, хар үстэй. Тэр би боддیں۔ Зөвхөн Монгол эмэгтэйчүүд маань бити Аз нөхөр ав. Аз нөхөр авал Монголоо л авсан. Хэрэглэх сэтгэхүйтэй нүүдэлч монголчуудыг үйлдвэрлэгч бүтээгч сэтгэхүйд сургаснаар хятадын цэрэг дайны аюул цөмийн шинжтэй болохын үрдчлэн харж уусгах тэлэх бодлого соёлын зөрчлөөс үүсэх үндэстэн хоорондын зөрчлийн голомт болон Монгол орондоо 150 жил орсон олон хятад иргэдтэй сууринг нүүлгэн буцааж уусгах аюулыг тасал зуулж чадсанаар юмжагийн цэдэн бол Монгол үндэстний түүхэнд мөнхөд дурсагдах үйлсний нэг нь болсон юм. Хятадууд олон зуун жил эрт дээр үеэс уламжилж ирснийг айхтар ёс вэ. Хятадын эзэн хаан эзэн авахар санаарч байгаа нутаг уу эзэн авсан нутаг дэвсгэр дээрээ гэж байгаа. Дуулах уу бүжиглдэг. Гэтэл манад энэ явдал болсон. Баг банdig ерөнхийлөгчийг байхад хэд он Жинзэмир манад ирээд дуулаж бүжиглсэн. Одоо 20 жилийн дараа энэ хүн ирэх гэж байна. Ер нь хар хайрцны бодлого байдаг юм манай төрд. Тэр урд нь бол бас бодлого байсан юм байл. Тийм төрмөл Монгол ухаантай ийм хэсэг төрийн хүмүүс байсан баг альч үед. Манжи үеч байсан, 21 онч байсан, 91 онч байсан баггүй 91 хүртэл. Тэр хүмүүсийн буйнаар бодлогыг бол бариад тэдрэн заримдаа арчигдаад, заримдаа шахагдаад, заримдаа алагдаад ингээд л бодлого бол яваад л байсан баг. Ямар ч бас ингээд зурлал 91 оноос тасарсан баггүй. Үнэхээр би одоо тэгэж хэлэхээс зовхгүй нөө одоо нэгэн тэрэнд оролцсон учраас яагаад тасарсан. Хэсэг одоо би өөрөө тэнд орно шүү дээ. Бид нар гэдэг хэсэг юу ч мэдэхгүй нөхдүүд тусгаар болцсон. Өөрсдөө сая дарга гишүүн байгууллагын гишүүн болоод гэсэн. Тэгсэн чинь л уучраа мэддэг байсан. Улсын нууц гэдэг юм болохоч одоо энэ зах зээлийн нийгэмд аваачаад тодорхой хүрээний тодорхой бүлгүүд өөрсдийнхөө ашиг сонирхлоо ашиглаж эхэлсэн. Тагнуулын байгууллага гэж жишээ авъя. Хамгийн их дарга солигдсон байгууллага тагнуулын байгууллага.
хамгийн их мэдээлэл хэнд байдаг гэхэл тагнуулын байгууллага гаргадаг. Яагаад тагнуулын байгууллагууд гэж ойр ойрхон сольж байна? Ямар учиртай ойр байна? Үндэсний аюулгүй байдал чинь холбоо, төмөр зам, банк гэж ярьдаг. Гэтэл бид өнөөдөр их аюултай байдалд орчод байгаа юм биш үү? Тухайд бол одоо холбоонд гэдэг нэг чинь Хятадын ZTE гэдэг компани тоног хөлбөмбөдөд хийчлээ шүү дээ сая 2-3 жил. Гэтэл үүнийг одоо Франц, Англи одоо Америкийн технологийн төв газрын бол шууд мэдээлэл гаргасан. ZTE компани энэ дахин дамжуулах төхөөрөмжүүд нь болохоор өөрсдөө мэдээллийг хуулан тусгай файлаар ингээд мэдээлдэг байна. Тийм учраас үүнийг бол одоо төрийн албаны харилцаа холбоо үндэсний аюулгүй байдлын үүднээс энийг бол хэрэглэхийг хариулж байна гэдээ анхаарал гаргацсан. Гэтэл бол манайхан өөрсдөө тэрийг аваад ерөөсөө шууд бүх шатнд хэрэглэсэн байна. Гэтэл үүн дээр одоо шил манай тагнуулын байгууллага зөвлөмж гаргадаг юм уу? Гадаад харилцааны яам одоо зөвлөмж гаргадаг юм уу? Энийг одоо хэн ингэж шийдэд байгаа? Тий, холбооны. Тэр бол энэ бол бүхэлдээ буруу юм аа. Бага үндээс ихтэй юм аа. Гэтэл сая банк оруулж ийн гэж ярьсан шүү дээ. Наад банкнд ч одоо бүр манай Монголын нэлээд том нэртэй банкир хэлж байна л шүү дээ өөрөө. За ер нь баг эрхчлөлттэй гэж онгорч улсгалан явснаас затгалан хамааралтай амьдцгаая гэдэг ингээ өөрөөсөн мэл. Хятадын банк орж дэлхийд дөрөвд ордог банк нь орж ирлээ. Энэ бас болохгүй. Эдийн засгийн асуудал манай арилжааны банкудад хүн дээр тулсан шүү. Эдийн засаг ер нь өөр тийшээ эргэх байхаа. Яагаад одоо тэгж байгаа? Үгүй надаас өөр амьтад энэ дээр байдаг юм уу? Хайшаа юм бэ? Хохот толбот Монгол мен хөрөстэй дэлхийд холомтоо бадран дэвчмэ. Энэ одоо системтэй л одоо их хайхтай том бодлого гэж харагдаад байгаа. Одоо шинэ өмнөд туршийн одоо уламжлалт бол их гайхалтай байхгүй. Одоо бид нар ингээд будаатай шаацсан гэдэг тийм. Тэр ингээ яаж хийсэн ингээд судалсан юм байна. Тэнгүүд уг нь бол их энгийн юм билээ. Яг нь тусгай найрлагатай юм шавар байна. Тэр ингээ зуурч чагаад усан тийгээд тэгээ 3 зумчлаа. Миний хүүхдийн үгд үзэхгүй. 300 жилийн дараас хүний үеэр бол 5-6 үеийн дараах хүн. Энэ нөгөө өвөгийн зуурсан шаврын гинлээ гэл. Шаацантай ингээ шигтгэх нь шүү дээ. Өөрөө тэгж их хол бодоод зүгээр энэ одоо бид энүүгрээд бодоод ш өнөөдөр нэг хямрал болцсон хэдэн төгрөг хэрэгтэй гэж бодох биш. Тэднэр шиг юм урт бодвол яасан юм бэ гэж чахгүй. Гэхдээ энэ өнөөдөр биднээс өнөөдөр их богинохон бодож буруу биш. Саадуулч биднээс богинохон бодох яг тэр юм авилж тийм. Бас магадгүй бас тэгж харагдах юм байл ингээл чалко ингээл зүгээр зээл өгөөл те. Маа 250-ыг аваа хэрглэж гэл те. Авцны дараагаас энэ арай өмтө тохирчиж гэл те. Одоо буулга түүл байлий. Ингээл товдоод байгаа байхгүй те. Одоо тэрэн шиг ингээ одоо чи 10 тэрбумыг амлаад байгаа гэж байна. 10 тэрбум чинь сая бондор 1.5-ыг авсан. Тэгтэл одоо ингээл дахад цацаал цалигдаа шүү дээ тий. 10 дахин хөнгөө. Тэгэхээр эн чинь энийг дагаад их юм завхарлууд явагдана. Хуучин бол аюулаас хамгаалах гэж нэрлэдэг байсан. Дараа нь аюулгүй байдлыг хангах гэж нэрлэж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол хийсэн ч болно, хийгээгүй ч болно. Ингээд энэс эрэхтэр яаж нөхлөж нэг хамгаалалтын тогтолцоо байх нь аюулгүй байдлыг хангадаг систем маань тогтолцоо маань өөрөө байхгүй болоод бүх энэ механизм нэвтрийн гут юу болж байна гэж эзгүүрл бий болж байгаа. Маш одоо богино хугацаанд төмөр замаа дээр нарийн зэргээр нь тавиад хэмжээний нөөцийг богино хугацаанд экспортлох ийм асуудал ярмаар байна. Ард түмнийхээ итгэлээр одоо эрхийг хэрэгжүүлнэ гэсэн хүмүүс бол ерөөсөө бүх юм эзгүүрүүлж хүчрхүүдүүлээд тэгээд гадныханд бол ерөөсөө бүх юмыг оруулж ирэх нээлттэй үе таалга нээгдэж байгаа. Одоо энэ үе таалга нээгтээ бүр сайхан нээж өгч байна. Улаанбаатар замын үүд Ирээн Бээж гэсэн төмөр замын ганцхан төмөр зам байсан бол одоо дээр нь 7-г нэмж байна. Өөрөөр та нар нэг хаалга битгий ороо. Тэгээд нэг хаалгыг ядаж чи хараа сууж иж болдог да тийм үү. Бид одоо 8 хаалга яаж харах уу? Тэгэхээр өнөөдөр бид нарийн цариг ороод ирэх юм бол тэр зам бол мухар байх. Мухар гэдэг нь уурхаа руу ачлаа. Уурхаа руу нарийн цариг орлоо. Уурхаагаас баялагийг ачаад явлаа. Тэнд боловсруулах үйлдвэр гэдэг юм ойлголт байхгүй. Ерөнхийдөө бол 7 юм уу 8 газраар ийм мухар нарийн цариг төлөвлөсөн байдаг. Энэ бол цэвэр бизнес, эдийн засаг, энэ бол цэвэр одоо үр ашигын асуудал шүү дээ. Ерөөсөө бид үр ашигтай ажиллаж ижил
тэндээс мөнгө олно шүү дээ. Бүхэл юм зоосоор. Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэсэн байдалтайгаар эх орны тэр хувь заяагийн асуудлыг шийдэх гэдэг нэг харамсалтай байна. Монгол бол одоо бүх ордуудаа ингээд нарийн төмөр замаар маш хурдтай түүхийгээр нь зөөгөөд хятадын эдийн засгийн нэг хэрэгцээн дээр ингээд аваачаад хасгачих гэж байна л да. Ингэж Монголыг ингэж зүгээр Монголын баялагийг гоожуур шиг зүгээр карант нээж байгаа юм шиг ингэж гоожуулж болохгүй. Энэ Монгол улсын баялаг маань энэ дотор байна. Одоо ингээд замуудын бомбт ингээд гоожж байгаас энийг 8 болгоё. 1 2 3 4 Ингээд улс орны хил хязгаарлуу чимээгүй яваад ингээд аалт шиг байгаа төмөр зам ороод ирдэг. Тэрүүгээр нь хамаг баялгаа май гэж өгчгөөд би өнөөдөр яах гэж яриад байгаа. Та бүдээр яах гэж бухимдаад байгаа. Тэм үү? Яах гэж өнөөдөр ингэж хил зогсоод байгаа. Юм болохгүй болчихлоо байна гэдгийг мэдрээд байгаа учраас энд ирээд сууж байгаа байхгүй. Тэгээ өнөөдрийн байж байгаа улс төр бол бид нарыг дайлж өнгөрч байна. Энд бол эмзэглэхгүй хүн нэг чалга. Гайхмаар үйлдэлүүдээр бидний дундуур өнгөрч байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар уламжилгүй, хүн чанаргүй, мөн чанаргүй төрийн дор амьдарч байгаагаа бүр их хатуу ойлгож байна. Тийм байна. Тэгээд босоо бичгшгэн Монгол хүн болгон сэтгэлгээний босоо тэнглэхтэй байж улс орны үндэсний эрх шиг тусгаар тогтнолыг хамгаалах цаг бол болцсон юм байна л гэж би бодож байна. Тэгээд тэр 8 зүйл 8 бомбтын 7 зөвхөн энэ баялагийг зөөхөд зориулагдсан зам бүгд хаалгаж болно. Баялаг банаг дуусаагаар авчлаа. Ямар шаналдгүй. Яагаад гэвэл энэ дээр Монголын талаас хяналт тавих тогтолцоо нь байхгүй, боловсон хүчинд байхгүй, дэд үтсэнд байхгүй, тэр байтугай төрийн бодлого нь байхгүй. Энэ нь зүгээр нүүрс зарах гэж байгаа хүмүүсүүдийн сонирхол яваад болохоос төмөр замын бодлого, тээврийн бодлого. За тэгээд дээр нь хэлэх юм бол Монгол улсын үндэсний одоо аюулгүй байдал, дээрээс үндсэн одоо тусгаар улсын аюулгүй байдал, тусгаар улсын бодлого гэж юм байхгүй. Ийм л одоо юм болоод байгаа. Нарийн цэрэг хааш орж ирсэн шилжүүлээд ажилт болно. Нутгийн гүн рүү орж ирэх тусмаа тэнд хятадууд одоо мөө тэр царгийг хүлээж авах галт тэрний одоо бичвэрд хүлээж авах хятадууд ирж ажиллах хэрэгтэй байдаг. Бүр наашаа авчирч тусмаа тэгнэ шүү дээ. Үндэстэн оршин тогтнох тэр зүйлд ямар нэгэн сөрөг нөлөө бий битгий болчихсоо гэсэн үгээс магадгүй өнөөдөр эдийн засгийн хувьд ашигтай байж болно тийм ээ. Аливаа шийдвэр гаргахад мөнгөний хувьд илүү их ашигтай байж болно. Мөнгөний хувьд Монгол үндэстэн мөнхөд оршин тогтох тэр хувилбар нь юу юм бэ гэдгийг харж л хийгдэх ёстой болохоос биш 100 жил 200 жилийн дараа үндэстэн мөх аюул орчих аюул байна. Монголын хилээр одоо хилийг өмнөд одоо нутгаар нь 8 одоо чиглэлээр одоо төмөр замын нарийн төмөр зам тавина гэдэг асуудал бол энэ байж болохгүй асуудал. Энийг дагсан дүр зураг, энийг дагсан үр дагаврыг хариуцах хэн хүлээх? Өнөөдрийн засгийн газар, өнөөдрийн парламентанд шийдвэр гаргаад энэ буруу шийдвэрийн хариуцлагыг бид үүрэх болж байна тийм. Би бол энэ эсрэг байр суурьтай байна. Төр улсын тусгаар тогтнол гэдэг бол төмөр замаас эхэлнэ. Манай төрд бол ой санамж алгаа. 4 жилийн ой санамж одоо байна уу юу? Ерөөсөө энэ ордоос орж иж байгаа 8 чиглэлийн төмөр замууд ч юм бол хятад 10 жилийн өмнө тавигдсан асуудал шүү дээ. Яагаад хятадын төр монголчууд энэ нарийн царгаар тавина гэж мэдээд 8 чиглэлээр нарийн царгаар тавьчихж байгаа. Амдаа тавьчихж шүү дээ. Оройдж байгаа яагаад гэвэл шашаатанда нарийн царийг шийдэх шиг боллоо шүү дээ. Ялан хожмын өдөр эдлэх болно л гэж хэлмээр байна. За, болий. Болчлаа. Энэ бүх хугацааны туршид монголчууд хэдэн үеэрэн урсах цагт нь цусаан асгаруулж, золиослох цагт нь амьдралаа нь золиосолж, хоёр их хайчны дундаас арга ухаан сөвлөн байж 1961-р онд олон улсад баталгаажуулсан 50 жилийн настай тусгаар тогтнолын маань энэ засгийн сайд Нямживын Батбаярын санаачлагаар Норвегийн Алтан хуйг тэргүүтээ засгийн газар 2014 оны 4-р сарын түүхийдийн нарийн цэргийг дэмжсэн тогтоолоор үгүйсгэн 10 хар унлын замыг нээлээ. Одоогийн засгийн газрын баримтж байгаа бодлого бол ер нь Монголын хөлийг дайрцсан газараараа сэтэл ялгаадаг шний юм зөөх юм асуудал. Монголын өөрийн эдийн засгийн хэрэгцээ, амьдралын шаардлага нь ер нь бүх баялгаа нэг зэрэг нэгэд олцоотой бүхнийг гадагшин зөөхөх асуудал биш шүү дээ. Тэгэхээр төмөр замын бодлогыг бол одоогийн эдийн засгийн газрын
хөнгөн хумгаа оруулж ирээд хүү хаа гэж шийдчих гээд байгаа маягаар явах юм бол бид нар аюулгүй байдлаа алдаад дуусна. Гэхдээ энэ бодлогыг оруулж ирснээр нь батлаад гаргана гэсэн үг бас биш шүү дээ. Хүн болгон өөрийн гэсэн бодолтой. 12 оноос хойш Хятадын төмөр замын бодлого ингээд гоё дистаралт явагдсан. Би эдгэргөө шүтэж байна. Эдний бодлоготой энэ яг тусгаар улсынхаа хэргийг гаргаж байна. Тэгвэл бид нар адилхан л байх хэрэгтэй. Бид нар адилхан өөрийн бодлого. Уг нь бол гаргацсан юм байл. 2010 онд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичвээр гаргацсан. Тэгээд тэрнээс ухарчдаг тий. Юу яах гэж бодлого гаргасан тий. Ямар ч тач удаан хугацааны туршид яригдсан төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудлыг өнөөдөр улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батллаа. Харин зам тээвэр барилга хот байгуулалтын яамнаас улсын хурлын бүх гишүүдэд Монгол улсын хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсанд нь талархаж төмөр замын царгийг дүрсэлсэн дурсгалын зүйлийг өнөөдөр бас гардуулаа өгсөн юм а. Нөгөөдөл тоо бодлоо бид нар зөрүүлээд хариуг нь бодлоо гэдэг юм хийчихсэн юм бол тэрнээс яагаад ухраад байгаа гэдэг асуудал гарах. Тэгэхээр төрд хэн байна вэ гэдэг л асуудал бас гараад ирж байгаа хгүй энэ асуудлаас шиг гарч ирээ. За цариг бол ерөөсөө энэ зөвхөн нүүрсний асуудал биш. Монголчуудын улс төрийн байгууламжийн асуудал байна. Энэ нам дамсан цөөн хэдэн гэр бүл альч намд байна. А төрийн хүчээр бусдын бизнесийг булааж аваад өөрсдөө томрлоо. Томорчлоо. За одоо эдгээр ингээд бусдын бизнесийг булааж авдаг байсан бол одоо 3 сая монголчуудын хувь тавилангийн дэнчин дээр тавьж агаад тэр түүхийдийн зөөх гэж байна. Энэ зөөсөн мөнгө бол монголчууд баялаг болж ирэхгүй. Энэ цөөхөн хэдэн гэр бүлийг л дахиад Монголын улс төрд 30-40 жил байх санхүүжилт нь болох юм аа. Их төвчнөр ойлгол хууль боловсруулагчд маань зөвхөн өөрсдөндөө хууль тогтоол шийдвэрийг гаргаж ирэх гэсэн үг. Өөрсдөндөө шинэ өөрсдийн санхүүжүүлдэг эцэттэй тааруулж. Улс төр бизнес хоёрыг салгахгүй бол энэ яриа мөнгөд байна. Бизнесүүд маань улс төр дэрж нөгөө төсвийн мөнгөн дээр бизнес хийдэг тийм л юм бол. Эзэдийн нэрлж чадах уу? Эзэдийн нэрлж чаднаа. За ардын номоос бол одоо энэ жагсаалт орж ирсэн хүмүүсийн 3.2 нь. А одоо энэ арчсан номоос бол би нэрлэе гэж бодож байна. Баяр цогт алтан гоёг. За тэ Батхүү энэ Батбаяр гэдэг энэ нөхдүүд бол ерөөсөө алтан гац гэдгийг анх байгуул. Батбаяр аюул олон Батбаяр аль байгуулж байсан. Ямжийн Батбаяр одоо манай чинь Тэнгэр онготтой харьцдаг нэг алтан сайт байна. Фортунагийн Батбаяр мөн. За. Дээрээс нэмээд хэлэхэд социал-демократууд бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн увайгүй үйл явдлуудыг болж хүн төрөлхтний амьдралыг самарч хийсэн юм байл л дээ. Тэгээ миний харж байгаагаар манай амьдрал энэ социал-демократууд энэ Монгол орны амьдралыг самараад дуусгана гэж би бодож байна. Тэр нарийн төмөр зам гээд 3-4 чиглэлээр тавиад тэрийг болохоор яг нөгөө сая чинь нэг 20 тэрбум тонн нүүрсжилүүн гэдэг нэг 20 жил зөөн гэдэг нэг юм гэрээ хийсэн байгаа шүү. Тэгэхээр тэрийг хэрэгжүүлэх оператор компани Шинхua юм бэл. Шинхua болохоор юу гэж хэлсэн гэхээр бид нар нөгөө 20 жил танаа төмөр замаар ашиглах төлбөр эхлээд өгчий гэхгүй. Чихгүй амттаа сонсгож байгаа шүү дээ. Тэгэхээр чин одоо ингээд мөнгөний асуудалд орсон хүмүүс ч дуун дээр зөвшөөрнө шүү дээ. Одоо зөвшөөрөхөөс өөр татгалзах харахгүй санал гэдэг тавьж байгаа байхгүй. Тэгэл одоо ингээд ямар ч эрүүл ухаан байхгүй. Одоо бүх юм тасалдсан. Зөвхөн одоо ингээд 10 тэрбумыг хүнд яаж хуваарлах вэ? Ямар төсөл яах вэ гэл тээ. Тэгээд яг эсэргүүцэх гээд байгаа хүнийг бол чамд нэг чиний төсөл зохиогоод би тэгээд тэндээс юу тээ. Одоо ийм маягаар ингээд бүх завхрал эхэлж байгаа юм. За тэгээд үр дүнд нь улс төр бол ингээд өрсөлдөх шин амгүй болно. Яг тэгвэл 10 тэрбумыг давж дуурах улс төрийн хүч байхгүй шүү дээ. Одоо ардын нам бол юу ч яриад нэмэргүй болно. Хүний нийгмийн үйлчлдэг цаг хэм хэмжээнүүд арилаад ерөөсөө амтны сүрэг шиг юм болох нь л дээ. Төр зөвхөн өөрөө өөртөө ажиллаад байгаа. Цаасан дээр тоо болгочаад тэр тоонд хүрэхин тулд яг хөөхөр нийгэмд байгаа олон одоо ашиг сонирхлын бүлгүүдээс цөөхөн хэдэн бүлгүүд төр үйлчлээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ эргээд яг хөөхөр цөөн хэдэн бүлгүүд бол яг хөөхөр капиталыг олноор бий болгоод Монголын үндсэн одоо суур ард иргэд маань өөрөө үндсэндээ гээгдэд эхэлж байгаа. Африк яг ингэж явсан. Дарга нар нь хамаг эмийг хамж аваад гадныхантай нийлээд авилгалуулаад идчихдэг ардам юу ч хүлцсэн. Энийг төмөр зам 50 гээл өргөн нарийн гээл яриад байгаа сонсож гинүү тав. Сонсогддог л. За өргөнч бай нарийнч бай тавилаа гэхэд малчтай амьдралд хэр нөлөөлөх юм болоо? Тэр юм малчдад нөлөөлөх юм болохгүй л. Энэ уул уурхагаас ашиг гарч гинөө? Гарах уу? Хэвэд одоо тийм ашиг гэж өгч байгаа малгаад байна шүү. Нүүрсгүй зөөсөр л байгаа.
Одоо манай ард түмний амьдрал бүрийн дээшсэн тийм зүйлүүд байхгүй. Юу гэдэг хувь тавилангаа хямдхан худалдах гэдэг нь ганцхан арга замыг сонгож шүү дээ тийм үү. Тэгээ өөр үгийг сонсохгүй өөр ямар ч эрүүл ухаан те мөнгө бодтой шүү дээ. Одоо бид хоёр ингээ хийсүүлж ягаад энэ донд тэрбум доллар тавьчихэл тэгэл бид хоёр эрүүл ухаан байхгүй болно шүү дээ. Нүүдгээ хараад те тийм үстэй. Яг бодтой тэр л байхгүй. Тэгж харж үзхээс. Би төрд гарч ирсэн учраас энэ боломжоо би дээд зэгт нь өөртөө л ашиглая. Өөрөө л яаж одоо шаналж, яаж одоо зовж үзэх нь тэдний асуудал. Миний карманд л хичнээн хэмжээний мөнгө орж иж лээвэл гэж зөвхөн өөртөө төрөвч хараад байгаа. Ядуу хүмүүсийн бодлоо. Энэ бол яг үхээр гинт байж гисэн хүмүүсийн л бодол. Тэгэхээр энийг бол бид нэр зэгцлэхгүй бол яг ийм улс төрчлөлт явагдаад байгаа манай эдийн засагч тэлэхгүй, улс оронч хөгжихгүй. Хүн өөрийнхөө төлөө явах юм бол яаж хөгжих вэ? Хүн ардын төлөө явна гэх юм бол манайхад агуу ард хүмүүстэй дараа басна. Бас чадна. Тэгээ энэ эргээд нийгэмд бол хит баян хит ядуу гэсэн хоёр төдийг би босгоод нийгэм докторгүй байдлыг бий болгоод ирэхээр нийгэм өнөөдрийн байдлаар циклээр ингэж ороод ирж байгаа. Тэгэхээр хятад руу заавал нарийн цэрэг тавьж хятадтай заавал шууд холбогдно гэдэг ухаан өөрөө бол зөвхөн эдийн засгийн ашигын ухаан болохоос биш тусгай төгнөлийн ухаан байхгүй байна. Эдийн засгийн гэж тайлбарлаж зүтгүүлж байгаа юм л да. Өнөөдөр зөвхөн эдийн засгийг сайжруулна гэж урагш нь бүх төмөр замаа тавиа тэрүүгээрээ Монголын баялагын урсгалыг бий болгоод ингээд эдийн засгийг аварчих юм бодоод үгүй бид нар бол энэ дотоод нөөц суулцсан асар их нөөц суулцсан байгаа. Тэгээд бид өнөөдөр энэ төмөр замтай холбоотой асуудал дээр бол миний хувь хүнийхээ бодлоор бол маш эмзэг байдалтай хүлээж авч байгаа. Тэр нүүрсээ зараа танаас заруулахгүй гээгүй. Та нар зарж болно. Өргөн царгаад аваачаа зарчгаа. Үгүй ээ. 3 долларын зүрх одоо гараад байна. Заавал нарийн царийн тавина гэдэг. Нарийн төмөр замыг ингэ шилжүүлэхээр 3 доллар гэдэг юм яриад байгаа шүү дээ. Захын инженер хэлж ийлээ. Өнөөдөр үгүй бид нар нарийныг тавилаа гээд тэр проблем шийдэхгүй гэж хэлээ. Хятадын гайлын хуулиар эрентгийнээр харж болдгоо бараг заавал асгад юм бэл. Бид нар өргөнөөр аваачаад очисон ч асгана. Нарийнаар аваачаад очисон ч асах байхгүй. Тэр 3 доллар гардгаа л гарах юм бэл. Тэгэхээр бид нар нөгөө 3 доллар хэмнэх гэж байгаа дүр үзүүлдэг нь би зүгээр энэ юугаа гаднаас хүний бодлогоор яваад байгаагаа халахж байгаа тийм. Үгүй би чиний 3 доллар хэмнэх гээд байна гэж хэлж шүү дээ. Тэгэхээр бид нар хуурдах юм байна л да тийм үү. Өөрхий 3 доллар хэмнэх гээд байгаа юм байна л дээ. Тэгэхээр зөвхөн нүүрсний тэр 3 долларын ашигын төлөө ингэж хүмүүсийн толгой эргүүлснэг хэдэн төгрөг аваа яваад ч болохгүй л дээ. Энд чинь би 20 30 жилийн дараах асуудлыг ярьж байна. Аюултай байдал төрүүл хэн хариуцах юм бэ? Биднийг буруу үйлдэл хийж байгааг та юугаар нотлоод байгаа? Үгүй сайд чи ярьлаа. Энэ хүн өөрийнхөө шүү дээ. Би өөрийнхөө энэ хүн юу гэж ярьж болж энэ хэний төлөөлөл байж болно шүү дээ. Би тэрийг үгүйсэний төлөөлөл. Би бол аж ахуйн байгууллага бизнесүүдийн өмнөөс л ярьж байгаа. Яг үнэндээ. Нарийн цэг тавих гэдэг хүмүүс чинь бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. За зүтгүүлж байгаа хүнийг одоо батгүй. Ямар төмөр замаар барих бол ёстой хүмүүсийн ярьдаг нь 33 дахь асуудал байхгүй юу? Өөрөө ухаан хотод хов эзэмшдэг. За Сүбат болд байна. Сүбат бол зарсан нэрээр нууц нэрээр хов эзэмшиж байгаа. За дээр нь одоо энэ нямдж байгаа байна. Нямдж байгаа нэг бас итгэвтэй дэмжиж байгаа. Одоо таны яриад бүгд баталгаатай юм ярьж байгаа юм сте. Бүгд баталгаатай. Бүгд баталгаатай. Тэгэхээр энэ хүмүүс бол үнэхээр нарийн царгээ хурдан тавиад бушуухан шиг гаргаад тэр нүүрс байдаг юм уу, алт зэс байдаг юм уу, юу байдаг юм бүгдийг гаргаад засгийн газар тийм бодолтой байна гэсэн үг үү те. Тэгээ энэ ч одоо ард талд нь бол ойлгомжтой шүү дээ. Өнөөдөр бол хятадуудын маш их одоо тусгай албадын явуулга тийм ээ. Ард талд нь чагнж элдв юм болж байгаад бүх юмуудыг ингэж зориут зохион байгуулалттайгаар хийж ингэж явж байгаа байхгүй юу. Одоо нямдурж сайдын хилээд байдаг шиг тэр бол одоо ингээд одоо хойш нь чангаалаа тийм ээ. Одоо нэг хүн удаашруулж байна. Монгол улс асар түргэн хятадын мэдлэлд очих байсан юмыг удаашрууллаа гэж ингээл яриад байгаа шүү дээ. Очигээд байгаа юм нямдэрсээд. Нямдурж сайд бол ард талынх нь бодлого бол ойлгомжтой байгаа шүү дээ. Бушуухан ухаж аваад энэ хэдэн тэнэг монголчуудыг амаар нь гартал мантууч ихж өгөөл тий бүгдээ цатгалан байна гэж хэлүүлээл тэгээд ард талд нь байгалийн баялагийг нь ухаж аваад сууж ахал зорилго байгаа шүү Энэ дээ. хүмүүс өөрөө ачиж байхгүй хүмүүс юм уу? Үр сад нь үлдэн үзлээ галсаа. Үр сад нь гадагшаа гараад зүхтаагаад явчих байлгүй.
Тэгээд л мань мэт нь одоо Орос хятад хоёрын хооронд автомат бариад буудалцаад үлдэнэ гэж хятадуудтайгаа. Эднэр бол гадагшаа бүх мөнгөө хийгээд гадагшаа аль хэдийн сургууль сурлаа. Гадаад нөхөртэй боллоо, гадаад авгаа авлаа гэж бүгд гараа явчихсан шүү дээ. Тэ. Тэрэнд бол ерөөсөө санаа зовох асуудал бол. Тэдний хувьд бол санаа зовох юм байхгүй тий. Та нар зовох нэ. Би өргөшөө гараа явчихна. Бодлогогүй явахыгаа зориуд бодлого болгож байгаа юм шиг ийм ажил сүүлийн жилүүд одоо 2 жил явснаас бол ийм нөхцөл байдал үүсчлээ гэж бодож байна. Тэгээд энэ хүмүүс ч одоо яаж нэгтэн зөвхөн өнөөдөр ухаан хотгийн тэр цөөх хэдэн гэр бүлийн бизнесийг дэмжихийн тулд Монгол улс үндэсний одоо нэгдсэн бодлого төмөр замын нэгдсэн бодлого гэж байдаг бол тэрийгэ задлаад тусдаа юм тавьж шин. А үүнийг одоо энэ чинь өөрсдөө гачаад тайлбарлах юм бол ард түмэн чинь ухаантай учраас энэ чинь биднээс нөгөө ойлгодог нөхөр энэ сайн юм ихгүй энийг зөвшөөрөхгүйгээд ингээд дэмжихгүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо хийдэг тодорхой тийм нийгэмд одоо сурталчилдаг тийм хөлсний судлаачтай бодлоод тавьсан. Яг нарийн яриул дэлхий дээр ерөөсөө нарийн царгил байдаг байхгүй юу? Яг нарийнда бол бидний нэрлээд байгаа нарийн төмөр зам чинь дэлхийн стандарт байхгүй юу? Ганцхан хятадын эрх ашиг биш шүү дээ. Хятадтай л холбож яриад байгаа болохоос биш. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2014 оны нийтлсэн Транс Азийн төмөр замын сүлжээний зураг байдаг байхгүй. Тэнд тусахнаас нь аваад үзсэн бол 1435 мм-ийн сархитай хятад улсыг тойрсон тийм ээ. 14 одоо орноос 9 орн одоо өөр сархитай байдаг. Жишээлбэл одоо Мьянмар, одоо Тайланд, Камбож, Бангладеш, Вьетнам гэсэн улсууд бол одоо 1000 мм-ийн сархитай. Казахстан 15-20-той тийм ээ. Энэтэг 16-76-тай. Бүр өргөн зэрэгтэй. Тэгээ Казахстан гэдэг том улс. Энэ бас 1520. Тэгэл Орос 1500, манайх 1520. Цариг чинь ерөөсөө л энэ өөр өөрийн тусгаар улсын бодлого стратеги байдаг байхгүй. Тэгэхээр ганцхан Монголд ингээл хятад юм зарах гад ядраад байгаа биш юм билээ. Казакууд чинь нефттэй, хийтэй, тэгээд өшөө хятад зарах зөндөө би хэргийзүүд бас би. Биеремдч би. За тэгээд биеремч бас манайх дэлхэн зэсмэсний тэр байгаа. За тэгээд Вьетнам. Эдгээр тэгээд яагаад Вьетнамууд болохоор хятадаас илүү нарийнхан. Энэтгүүд бүр өргөн. Гэт ингээд эдгээр яагаад ингээд адилхан стандарт хийчихдэг юм бэ? Яагаад ингээд шилжүүлэн ачихад манайх ч нэг ийм юм яриад байгаа юм да. Шилжүүлэн ачихаар $3 илүү гарах гэдэг юм гээд. Тэд нар бол $3 илүү зарыг гэж бас боддог хүмүүс биш шүү дээ. Гэхдээ энийг өгөхөөс өөр арга байхгүй. Яагаад гэвэл гээд бодлоготой хүмүүс байхгүй. Хойд солонгос ганцхан хятадтай нэг стандартаар залгаж байгаа юм байна. Тэгээ үр дүнд нь хойд солонгосын эдийн засаг бол 92% хятадын хамаарал хяналтанд байна. Тав тодорхой хэлбэл нарийн гэдэг нь мөнхөд түүхийд зөөх цариг. Өргөн гэдэг нь боловсруулах үйлдвэржилтэнд хүргэх цариг. Хөгжилд алинаар нь хүрэх тухай маргааныг цөөн хідэн зоосны ашиг гадны сонирхлоор хөтлөх ятгалгууд бодижиж бидний хүүхдүүдийн бас тэдний хүүхдүүдийн цаашлбал Монгол үндэсний оршин байх ирээдүйг хорлож мэрж ихсэн тул эрх баригчдын биднээс нуугаад байгаа 8 оны үнэн мөнийг ойлгох тэмцэх цаг иржээ. Түүхийн эд байх тусмаа үнэн баг худалдан авахч баг гэж байхгүй. Одоо та бүдээрт одоо ингээд баахан олсны ургамал авчирч урд хайчаал те. За наадахаар өмд хийгээд өмсгөл бид хийж чадахгүй. Чадахгүй. Хийдэн жинс авах юм бол тий. Яаж хийгээд авах? Түүхийн байх тусмаа хямдхан. Тэрийг сүрч чадахгүй юм бол төр ус гэж байгаад яхаа л гэж байхгүй. Бид нарийн цэргийн асуудлуудыг шууд одоо уурхай нуур руу ингээд түүхийн эд борлуулах цэг рүү аваачаад явуучих юм бол боловсруулах үйлдвэр нөгөө үйлдвэржилтийн бодлого эднэр гэдэг чинь байхгүй болчихно. Эртээр тэр телевизээр ярьж байгаа усуудыг би харсан. Баахан одоо жишээ нь яг энэ нүүрсний аж үйлдвэрийн талын одоо гол мэрэгчлэтнүүд болтой хүмүүс ярьж ил. Тэгээ тэр хүмүүс юу гэж ярьж байгааг өгөхөр зэрэг 5 толгоогоос зүүн цэглэл рүү чиглэсэн одоо жишээ нь урт шугамын одоо чинь төлөвлөлт гаргасан. Энэ бол ямар ч ашиггүй. Ажуухан талаар нь цоолоод гоожуулаад мөнгө авчих ёстой байтал яагаад тэр сайн шинд руу явуулаад цаашинд бичигдтэйгээ дэрийн цав руу явуулаад байгаа юм бэ гэж. Энэ бол ерөөсөө тийм эдийн засгийн хувьд, геополитикийн хувьд, улс төрийн хувьд ерөөсөө нийгмийн хувьд гэсэн
оновчтой биш бодлого. Ягаад гэхээр энэ бол жахан настай улсууд харагдж илээ. Гэхдээ тэр гений ярьж байгаа хэрэг. Монгол бол дотооддоо одоо жишээ нь нэмэн үрдэг буюу баяжуулалт хийх үйлдвэрүүд тэрэн дээрээ саадах, тэнд нь үртгэн эргэж явах тийм одоо өөрийн сүлжээтэй байх шүү дээ. Ингэжээж бусдаас хамааралгүй болно. Уг нь бол яг би Баттурлаг сайдын санааг бол юу гэж хараад байгаа гэхээр эхлээд нөгөө аж үйлдвэрийн цогцлбор гэж юм руугаа түүхийдээ аваачаад тэндээ ингээд юм хийдэг болоо. Хамаагүй хүн муулжиг л дээ, тэ. Яасан болохын нүсийг тгий шатаадгүй энэ төр гал. Заах хүн зөндөө гарна. Тэгтээ ингэж яагаад нэг юм сурна. Тэрний дараагаар бол энэ түүхийн зөөгчин бол 2 3 дугаар асуудал байна. Ер нь бол 2010 онд бид нар төмөр замын бодлогыг батлуулахдаа маш хэмжээний судалгаа одоо мэдээж маш олон хэлэлцүүлгүүд явагдсан, одоо судалсан барьсан, 2 хөрштөөгөө уулзсан дэлхийн одоо төмөр замын бодлого тийм ээ, далай гарцтай орны төмөр замын бодлого, газрын баялагтай орны төмөр замын бодлого. За манайх шиг 2 гүрний дунд байгаа улс яад ингээд эн чинь бол маш олон хүний хэлэлцүүлэг явсаар байгаад 2010 онд тэг хурлаар оруулж хэлэлцүүлээд байнгын ороор хэлэлцүүлсэн. За 10 оны төмөр замын бодлого бол бид нар яасан. За говийн бүсүүд олдсон энэ аймаг болгонд байгаа баялагуудыг ерөөсөө энэ жишээ нь одоо энэ Говьалтай аймаг, Говьалтай цээлс маш хэмжээний төмрийн өдөр байдаг. Энэ төмрийн өдөр за энэ Баян хонгор аймгийн Шинжинс цум байгаа. Энд бол маш хэмжээний нүүрс, мөн зэсийн одоо илэрцүүд байгаад байдаг. Ингээд энэ нарийн Сүхбаатад байгаа бас маш сайн хэмжээний нүүрс. Ингээд ийшээгээ явахаар нөгөө алдарт 5 толгой Хуавдгийн одоо кокс нүүрсний орд ингээд энэ Дорногов аймаг руу ороод энэ цагаан суургаар дайраад энэ сайшанд руу ингэж холбосон юм аа. Төмөр замын бодлогоо гаргахтаа. Энэ ямар учиртай вэ гэхээр энэ говийн энэ олдсон баялагуудаа бүгдийг энэ төмөр замаараа зөөгөөд энэ сайшин доттоо төвлөрүүлээ. Ингээд эрэнгүүд энд байгаа асар хэмжээний төмрийн хөдөр маань ингэж урагшаа гараадаг. Энд төмрийн хөдрөө энд боогод эндээ нэмэн үртэг үйлдвэрлэсэн хүнд аж үйлдвэр байгуулад энэ төмөр замаараа ингээд доронттой холбоод нөгөө талдаа ингээд одоо зүүн Аз буюу бидний одоо ойрхон далайн гарц руу гарья гэсэн ийм санаагаар энэ бодлого батлагдсан юм байна. Юу гэж хэлэх гээд байна гэхээр говийн бүсийн энэ баялагуудаа ганцхан газар боловсруулъя. Өнөөдөр бид нар энэ Эрдэнтийг одоо хэдэн үеэрээ идэж шүү дээ. Энд нэг 4-5 Эрдэнэт барьчих. Ингэх юм бол энэ дотоодын нийт бүтээгдэхүүн бас нэг аж үйлдвэрцэн орн болно. Яагаад ганцхан сайшанд вэ гэдэг ахаар бид нар юу гэж нэгээр. За энэ газар нутагч нь одоогийн байдлаар бол малын тоо толгой 50 сая хүрсэн. Маш их бэлчээрийн шаардлагатай учраас энэ аж үйлдвэр гэдэг бол бас тодорхой хугацаанд бол асар их байгалийн бохирдол явдаг учраас асуудал гарвал ганцхан газар байя. Хүн ам маань өөрөө 3 сая хүрээгүй байдаг. Маш олон газар аж үйлдвэр барьна гэдэг бол өөрөө бид нар эргээд экологийн асуудал нөгөө бэлчээрийн малын асуудал гэсэн ийм асуудлуудаар энд ингэсэн юм аа. Тэгээд хэрвээ бид нар бүтээгдэхүүн их юм бол борлуулна гэдэг юмараа бол ингэж тооцсон энэ лүгэ урд төрш рүүгээ ингээд мөн Европ руу гарч болно, ингээд зүүн Аз руу гэсэн юм. Өнөөдөр бол төмөр хийцээр бол асар их юмнууд хийгдэг. Тэгээд энд бол бараг 1 тэрбум орчим тонны төмрийн илэрч байгаа. Энэ ерөөсөө кокс төмөр 2 нийлж иж төмөр гардаг. Гам бол ерөөсөө үндсэн 3 зүйлийг л одоо холж хийдэг. Энэ нь бол төмрийн хөдөр, коксчдаг нүүрс. За дээрэс нь нөгөө бидний ярьдаг шохон чулуу. Энэ 3-ыг л ердөө ийм л энгийн зүйл. Тэгэхдээ мэдээж хэрэг үйлдвэрлэлийн тоноглол тэр бүх юм бол нарийн процесс явна. Өөрөөр хэлбэл сайн шандаас цаашлах хэсгүүдэд Монголын стратеги маш том ордууд бий. Энэ ордуудын сүлжээн дээр дамжуулж төмөр замын шугамд төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл Монголд хэрвээ одоо чинь гашууны бомбт дээр ямар нэг одоо техникийн саадалч гэдэг юм уу, зарчмын одоо шигээрээ контракт үнийн холбоотой асуудлууд гарч ийлээ гэхэд бусад бидэнд өөр портууд руу хүрэх, өөр гарцууд бидэнд байж байгаа шүү дээ. Өөр баялагуудаа техникчдүүд байх шүү дээ. Тэрнээс гадна сайн шанд гэдэг зүйлийг одоо чинь аж үйлдвэрийн паркийг бий болгоход юу гэхээр зэрэг хойноос чиглэх, зүүнөөс чиглэх, баруун насаа чиглэх бүх сүлжээн дээр тэнд л бид нар баяжуулалтын нөхцөл байдал нөгөө гангаан үйлдвэрлэх, нүүрсээ баяжуулах гэх мэт олон зүйлүүдийг хийж өөртөө одоо баяжуулах нөхцөл байдлыг үүсгэх ёстой. Улс тусгаарлахын тулд хамгийн түрүүнд эдийн засгийн гол 2-3 зүйлийг шийдэх ёстой юм гэсэн. Энэ одоо захиргаан, одоо нефт шатхуун, үйлдвэр
үйлдвэрийн дотор одоо төмөрлөгийн үйлдвэр улс ерөөсөө тусгаар тогтнохын гол үндсээ бол төмөрлөгийн үйлдвэр байдаг юм гэсэн. Сайн шантай аж үйлдвэрийн зохицлуур дээр бол зөвхөн гангийн үйлдвэрээр л одоо бид нар төсөөлөхэд эдийн засагт бол ганг хэрэгэлдэг эдийн засгийн салбар гэж юусэн байхгүй. Тэгээ бүх юмний суурьчин бол ган байхгүй. Тэгэхээр бид нар одоо үйлдвэрчлэлтийг хөгжүүлэх гэвэл гангийн том зохицлуур одоо барихаас өөр арга байхгүй. За 2007 оноос эхлээд бид нар бол хөдөр экспортод гаргаж эхэлсэн байдаг. 2012 онд бол 8 сая тоннд хүрсэн байдаг. За энэ 8 сая тонноор бол хөдрөөр бол 4 сая тонноос одоо баггүй ган гаргаж авах боломж бол байгаа байхгүй. Өнөөдрийн одоо хөдрийн тэр дүүхийг нь гаргасан юмнаас. Тэр 1 тонн хөдрийг бол бид нар өнөөдөр $100 бол гаргаж байна л да. Үндсэн цэвэр үн. Тэр 1 тонн ган $500-оос доош орж исэн түүх байхгүй. Тэгэхээр тэрнээс дэш 1000 хүртэл одоо өсч болно. Ямар ган хийж байгаасаа хамаарат. Тэгэхээр энэ эдийн засгийн чинь энэ үр ашгийг ингэж л одоо өртөг шингээж дэвшлүүлдэг ийм л одоо учиртай л. Тэгээ гангийн зохицлуураар бол бид нар одоо мөс хагалагч гэдэг гэх юм одоо сайн шандын аж үйлдвэрийн зохицлуурын мөс хагалагч төсөл нь бол гангийн зохицлуур. 2 саяас 5 сая тонны хүчин чадалтай гангийн зохицлуур байх хэрэгтэй. Эхний ээлжинд бол мэдээж хэрэг тодорхой хэмжээг бол бид нар экспортод гаргах бах. Дотоодын хэрэгцээ бол ойрын одоо 10 жилдээ бол шууд 2 сая тонн хүртэл дотоодд хэрэглэх боломжтой. Та 2 сая тонноос илүү гарсан хэмжээг бол мэдээж хэрэг экспортод гаргана. 1000 хүртэл бол байж болдог практик бол бий. Одоо өмнөд Солонгос байж 1000 кг одоо металл 1 хүнд оногдож идэг. Үйлдвэрлэх одоо хэмжээгээр. Зах зээл бол хангалттай. Бидний одоо яриад байгаа 5 сая тонн бол 1 миллиард одоо дэлхийн гангийн хэрэгцээ ойрын ирээдүйд 2.5 миллиард болно гэдэг нь л да. Одоо бол 1.5 миллиард. Дахиад миллиард өсөх гэж байгаа байхгүй 1 миллиардаар. Тэр нь дотор 5 сая тонн ган одоо юу юм бэ? Энийг ч одоо олж чадахгүй бол улс гэж байгаад яах юм бэ? Сая таны ярианд дурдгдлаа 1 хүнд оногдох металл гэж яриад нь штэ. Хүн төмөр идэхгүй. Энийг та тодруулж үзэх хэлж өгөөч. Үндэсний нийт бүтээгдэхүүн чинь өсөх тусам нэг хүний одоо өөрийнх нь хэрглэж байгаа хэрэглэгээ тэрэн дотор орж байгаа металлынх нь орц нэмэгдэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл байшинтай хүн болгон байшинтай болно гэхэлэр тэр чинь арматурууд байшин барихад чинь одоо маш их арматур хэрэгтэй. Тэгэл машин, техник, айл болгон машинтай болчлоо тий. Миний хүүхэд байх үед ГОК Эрдэнэтийн үйлдвэрийг барьсан. Энэ улсын үйлдвэр чинь өнөөдөр 24 жил багш нарын, эмч нарын, хүүхдүүдийн цэцэрлэгийн хоолны мөнгийг л нуруунд дээрээ тээж ирлээ. За Эрдэнэт үйлдвэрийн одоо хүчин чадал эдийн засгийн үр ашиг бол гангийн үйлдвэртэй харьцуулах юм бол одоо 5 Эрдэнэт үйлдвэрийг одоо шинээр барьж байгаатай шууд нөлөөгөөр шүү дээ. Шууд ус нөлөөгөөр бол хэдэх хүмүүсийг бол одоо тооцоол мэднэ. Цаашаа энэ аж үйлдвэрийн зохицлуурыг хэрхэн бид нар зөв тодорхойлж авч явж чадна. Тэрнээс хамаарат эдийн засгийн үр ашиг нөлөө нь бол улам л өсөх. 10 дахин ч нэмэгдэх боломж бий. 10 Эрдэнэт үйлдвэртэй тэнцэх тийм эдийн засгийн өр өгөөжийг өгөх тийм зохицлуур болж ч мэднэ. Би бол хамгийн багадаа 5 дахин өснө л гэж. Бажуултыг дотроо хийнэ гэдэг бол манайх ажлын хүчний хувьд бол асар их олон хүнийг тэжээх ийм нөхцөл байдал. Нарийныг хүсэж байгаа хүмүүс бол ерөнхийдөө бол маш төргөн мөнгө олох. Энэ говийн бүсэд олдоод байгаа баялгуудыг ерөөсөө л ингээд зөөчий, ингээд зөөчий л гэдэг юм яваад байгаа байхгүй. Ингэх юм бол бид нар энэ нэмэн өртөг гэж байхгүй зөвхөн түүхий хэд гэдэг юм экспортлсон үйлдвэрлэгүүнийг юм бол орон борно гэсэн. Тэгэхээр энэ улс орн гэдэг чинь мөнхийн зүгээр л нэг түүхий эдний илэрхийлэгч ийм улс орн болж байгаа юм. Яг нь нарийн төмөр зам орж ирэл нүүр сурдан зараад ингээд болно л үсттэй гэдэг. Гэтэл энэ нь өөрөө биднийг юм боловсруулах сонирхолгүй болно. Одоо уг нь бол бид нар ингээд сая хямралаас болоод нэг гоё юм ойлголоо шүү дээ тий. Үйлдвэрлэж болох хэрэгтэй байна. Бүгдээ хийх хэрэгтэй байна тий. Тийм шүү дээ. Дандаа ингээд худалдаж аваад ингээд ахаар худлаа юм байна. Ядаж зүгээр одоо
талхай хий, гурлаа хий те. Тэгээ бид нар одоо нэг жоохон толгоогоо ажилуулад дээр нь хөл гараа хөдлөхгүй л бид нар үгээгүй хоосон ядуу хамгийн хоцрогцсон орны тоон руу шилжинэ. Тэр энэний заг дээр ирсэн байна. Зүгээр төмөр хүдрээр нь зөөж явахаар тэнд ингээд нүүрстэйгээ холж байгаа нэг шатаагаад нэг юм төмөртэй болчвол ядаж нэг амтан гам бөмбөлөг хийгээд Эрдэнэт шахъя гэж бодож болно шүү дээ монгол хүн те. Эсвэл одоо оюутлогоо бас гам бөмбөлөг хэрэглэдэг болсон байна. Ингээд болж байгаа шүү дээ. Тэгэл юм хийгээл яваад шүү дээ те. А тэр гам бөмбөлгөөс цаашаа ахих юм бол нэг хүн хашаа хийгээд энэ баячуудынхаа хашааг байшин тойрлоо хачиж бодно те. Тэгэхээр энэ чинь бид нар хүннүүг үед хийжсэн байна шүү дээ. Одоо бух дарах гэдэг арга байна. Нүүдэлчд энэ монголчуудын өвдөөс бол өөрсдөө бүтээгч байсан. Юугаа ч хийдэг байсан. Өөрсдөө зэр зэвсэг гутал хувцс одоо яаж гангачиг болсон Хятадаас хоолгуулж байгааг Оросоос хувцсгуулж байгаагүй бусдын адил амьдарч байсан. Хагцгүй Хятад Орос хоёрын улс төр эдийн засгийн бодлогын нөлөөнд автаад бид уламжлаа жоохон гээгээд байгаа. Бо хүнүүгээс өмнө 4500-аас 2500 жилийн өмнө хүрлэг аж ахуй зэр зэвсгийн юм боловсруулад үйлдвэрлээд ингээд чадсан. Дараа нь хүнүүгийн үед бүх төмөртэй болсон. Ингээд хүрэл төмөр хольж эхэлж байгаа. Ийм үйлдвэрлэлийг хийжсэн ард түмэн яагаад өнөөдөр үйлдвэрлэлийг хийж чадхаа байсан. Би түрүүн хэлсэн. Тэр нэг үйлдвэрлэлийн уламжлал гэдэг ямиг тасалсан учраас. Ер нь манайх ч одоо ерөөсө дотор хувцснаас ахуулаад юуны бүхэл юмыг л хийж чаддаг болсон байсан шүү дээ. Аж үйлдвэрийн комбинат гэдэг чинь. Үйлдвэрийн ноосоор нь хангаад хөдөө аймагуд чинь. Үйлдвэр нь ерөөсө тэрийг бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн болгож тэрвээ тухай Монголдо төдийгүй гадаад оронд 70% нь гадаад гардаг байсан шүү дээ. Экспортлж. Тэгэхэд чи одоо ноосо Хятад түүхий дээр нь аваад байна. Ноолуурыг түүхий дээр нь аваад байна. Ноолуурын салбарыг хөгжүүлснээр манай улс жилд 5 миллиард орчим долларыг олох тийм боломжтой. Боингийн жагаад бухимдад ашиглаад байгаа болохоос биш одоо ч гэсэн Хятадын гартал Монголын ноос ноолуурын үн ханьж тэдний гартал байна шүү дээ. Дэлхийн ноолуурын зах зээлийн 3/1-ийг Монгол гаргаж байна гэж байна. Энэ үнийн бодлогыг Хятадууд бариад байна уу? Манайхан өөрсдөө бариад байна уу? Хятадууд л барьж шүү дээ. Ноолуурыг бол Хятадууд барьж шүү. Тэгээд юу хийх Хятадууд бидэнд туслаад байгаа мó бидний туслаад байгаа мó? Юу туслах юм? Дэлхийд гардаг ноолуурын 3/1 бид нар гаргачих байгаа байхгүй юу? Манай бүх ингээ ямаанууд нийлээ те. Тэгтэл бид нар тэр борлуулалт жинхэнэ эцсийн орлогынх нь 3/1 байж чадахгүй. Бид нар 1000-ыг ч авч чадахгүй. Яг нөгөө түүхий дээр нь аваад байгаа учраас. Бид нэг одоо хоёр хөршөөсөө бүх зүйлээ авч байгаа. Бид нэг одоо мал аж ахуйхан арьс шиг түүхийдээ боловсруулдаг үйлдвэр байсан хүртэл байхгүй болчихлоо ш тийм. Тийм учраас түүхийдээ гаргаж байгаа. Ингээ гаргаад ах юм уу? Түүхийдээ түүхээр нь гаргаж байгаа. Гаргаад түүхийдээ боловсруулад гаргадаг байсан нь болоод одоо уламжлал бол байна уу байна. Чадна. Нийтийн тооллын өмнөх 1-р зуун баруун хан улс хааны зарилгаар хүннүүчүүдэд давс төмөр худалдахыг хориглолоо. Янтэй лүн буюу давс төмрийн бодлого хэмээх Эрдэнэ Хятадын их сурвалжаас тухайн цагийн хан улсын худалдааны энэ хоргийг хүннүү гүрэн чадамгаа ашиглаж өөрсдөө хөдөр олборлон төмрийн боловсруулалтыг хөгжүүлэн зэр зэвсгэн сайжруулан давтлах болсноор нийтийн тооллын өмнөх 220 онд Цэн улсын хуанди цагаан хэрмийг бэхлэж дараагийн зуунд нь нийтийн тооллын өмнөх 162 онд хан улсын Венди хаан арга буюу Хүнүүгийн хаантай нутгийн хязгаарыг цагаан хэрмээр тогтоосон нь иргэншлийн түүхэнд анхудаагаан дипломатын төвшөнд баталгаажуулсан анхны гэрээ болж 1368 оны Мин улсын үе хүртэл мөрдөгдөжээ. Хятад төрийн худалдааны хоргийг хүннүүчүүд ухаалаг ашиглаж төмрийг болд болгох технологитой болсон нь Хятадын төрийг худалдааныхан хоргийг хэрэгжүүлэх бодлогоо өөрчлөхөд хүргэсэн юм. Үүнээс хойш Хятад төрийн худалдааны бодлого нь монголчуудыг эд амттанд даасгах, хэрэглэгч болгох, өөрсдөө бүтээх сонирхлоос нь аль болох холдуулах зорилгыг агуулах болжээ.
Энэ түмэн газрын цагаан хэрмэн худалдааны хоригоор гачигдуулах гэсэн хэдий ч нүүдэлчдийг хүчрхэгжүүлсэн болд төмрийн технологитой болгосон бодлогын алдааных нь үлдээсэн сургамж болон 2000-ыг лэн өнөөг хүрчээ. Арвж авахт зөгнсөн юм байна лээ. Төм түжигэн бом божигнсан олон хөлийн амьтан хүн чуулсан газар байна гэж сайн шандыг тэгж ирүүлсэн гэдэг. Тэг тэр цаг нь ирчээд байхад хэдэн жил чөдөр болов тийм үү? Батуулдын засгийн газар. Дараа нь тэгээд энэ Алтан хойгийн байж байгаа царай. Энд бол нэг үндэст нь нэг л дээвэртэй Монгол гэж нэг л дээвэртэй. Жалгад довны ярианаас салаач. Гэж одоо хүсэх гойх биш би шууд шаардж байна. Хэрвээ энэ үндэстний иргэн юм бол энэ үндэстэн 90 онд ардчил эрх чөлөөний замд оруулсан хүн юм бол би өөрийнхөө бүх боломжоор тэмцэнэ. Тэгвэл худлаа ховсгал царайлахгүй, худлаа их оронд царайлахгүй. Их хурлд очиж суучгаад тэгээд их худлаа их оронд царайлаад үгээ хүнийг элвдэдэг энэ аргаас холдох хэрэгтэй. Толстой үг байгаа. Үг үзэл бодол хоёрт битгий итэг. Үйл хэрэгт үнэмш гэж. Тэгээ үйлдвэр байгуулах штэ зэрэг саад дотоодын саад шиг харагдж байгаа боловч магадгүй гадны дэмжлэгтэй тийм байж бас болцолгүй байна. Бид бол өмөрхийг өмөрч, үзэн ядахыг үзэн ядж энэ хорог бардаг жамтай. Тийм болохоор буруу байна шүү та нар. Та нар буруу явж байна шүү гэдгийг бол хатуугаар хэлэх. Хүн болгоны захын эмгэнээс өвгнөөс асуусан ч энэ үгээ хэлэхээр болчлоо. Өнөөдөр тэр байтугай их зорилгыг дандаа мохоохын тулд энэ төр ажиллаж байна. Төмөрлөгийн үйлдвэр тон явж өгөхгүй байна. Нефтийн үйлдвэр бүр явж өгөхгүй байна. Манай төр эзэнгөө нөгөө л манай төр урд худалдагчаад энэ бодлогыг бариад байна гэсэн ийм санаал гарч ирж байгаа шиг байж болно. Үхээс одоо мэдгдчихлээ шүү дээ. Яагаад бүтээх үйлдвэргээ энд хийхгүй заавал түүхийдээ гаргаж байна. Гэхдээ би зүгээр телевиз хараад тантай адилхан үзэгч шүү дээ. Би улс тэгдэн. Тэг нүүрс гэдэг юм коксчуулаад бэлэн бүтээгдэхүүн болохоо үнэтэй байд юм гинэ. Тэгээд зархаг ашигтай байд ингээд яриад байгаа. Гэхдээ манай нүүрс чинь коксчдаг одоо хамгийн үнэтэй нүүрс гэдэг. Тэгсийг нэг цааш нь одоо ингээл одоо автомашин төмөр замаар зөөгöd байна. Ямар утга вэ? Гэхдээ жоохон алдчихж байгаа ч гэсэн нэг өр тавьж байгаасэн үйлдвэрөө барьж тэгээд дараа нь бэлэн бүтээгдэхүүн зарга гэж би бол дотороо тэгж боддог. Гэхдээ би шийдвэр гаргадаг хүн биш. Гадаадын эдийн засгийн эдийн засгийн бодлогын улс төрийн бодлогын экологийн бодлогын маш хүчтэй бодлогууд үйлчлээд байна шүү дээ. Хүмүүн төрлөختний түүхэнд эзэн төгрөм байгуулсан үндэстэн цөөнгүй би. 2 удаа эзэн төгрөм байгуулсан үндэстэн нэг л би. Энэ нь монголчууд бид. Эзэн төгрөнүүд бууранд оройдсон нийтлэг шалтгаан нь технологи үйлдвэрлэл хөгжүүлээгүй байдаг. Бидний 2 удаагийн уналтын түүхч энэ алдааны их үүсвэр хэрэглэгч сэтгэхүйтэй холбогдно. За тэгээд ерөнхийдөө 10 оны 6 сарын 23-нд их хурлаар баталсан. Ингээд бид нар ажилд орох болсон мэдээж нөгөө нэг ээлжид мөнгөгүй гэдэг юм аа. Хөгжлийн банк байгуулсан байсан. Хөгжлийн банкын дээр нь ингээд энэ асуудлаа ярихад бол мөнгө төгрөгийн асуудал дахиад яригдсан. Ингээ мөнгө төгрөг өгөхгүй болонгод ерөнхийдөө юу бодсон бэ гэхээр за энэ бол тухайн үед Сүхбаатарын Батболд ерөнхий сайд байсан. Энэ 5 толгой дээр өөрөө хувь эзэмшдэг учраас ашиг сонирхлын зөрчил гараад энэ төмөр зам гэдэг юмыг явуулахгүй байна гэсэн бодол бол надад тэгдэж орж ирсэн. Их хурлаар батлна гэдэг маань өөрөө хууль батлагдана гэдэг тэр засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Ингээд бид нар батлагдсан гэсэн одоо хуулийнхаа дагуу банкнаас зээл аваад энэ одоо судалгаануудыг бүгдийг хийсэн юм. Судалгаануудыг хийгээд дараа нь энэ Доронтой аймгаас энэ баруун урт Сүхбаатарын баруун уртаас нөгөө Монголын компаниудыг та нар энэ ажилд орчих гээд ингээд 50 км хөр суул тэгээд нөгөө хил ам гараад байгаа юм. Би энэ дээр юу бодсон за нэгэнт мөнгө өгөхгүй юм чинь ядаж ингээд ихлүүлсэн байхад за эхэлсэн юм чинь мөнгөний өгөө гэсэн юм санаа засгийн газараас гарч ирлээ гэж ингэж бодсон харамсалтай нь энэ засгийн газар Сүхбаатарын Батболдын засгийн газрын үед бол ерөөсөн нэг төгрөгч өгөөгүй ингээд энэ ажил ингээд зогссон юм аа. Нарийн царгаар 5 толгойн нүүрсийг маш их хэмжээгээр зөөхөөр тийм бүтэц бий болчих юм бол нөгөө сайн шандрууч явах төмөр зам чинь ашиггүй
дээрээс нь тэрийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт олдохгүй болж байна. Бидний чинь ярьж байгаа аж үйлдвэрийн цогцлборчин үндсэндээ ашиггүй. Тэр ашиггүй байх учраас хөрөнгө оруулалт олдохгүй. Ингээд бидний олон жил мөрөөдсөн үйлдвэржилтийн бодлого чинь байхгүй болчих. Тэгээд тэрэнд нь үнийн бодлого яваад ирэх юм бол гангийн үйлдвэрт 1 тонн коксдог нүүрсээ авэшиж өгснөөс түүхийгээр нь гаргахаар ашигтай байх тийм эдийн засгийн схемийг бол бодол олчих штэ гадны улсаар. Тэгэл бид нар үйлдвэржилтийн бодлого бол үндсэндээ эдийн засгийн л ийм аргаар нам зогсож байгаа. Ийм учраас л бид нар нарийн царгийг эсэргүүцээд яриад бид нар бол энэ үйлдвэржилтийг нарийн царгийг яг эсэргүүцээд байгаадаа биш үйлдвэржилтийн бодлогонд хориг саад болох механизм үндсэн нөхцөл бүрднэ гэдэг үүднээс нь ийм байж болохгүй гэж хэлж байгаа байхгүй. Бид өөрсдөө үйлдвэрлэгч бүтээгч орн болохгүй бол газар ширхэг авахж эцсийн босруулалт хийхгүйгээр түүхийг нь зөөгөөд байх юм бол бидний хамаарлаасаа гарч чадахгүй. Аливаа улс орн гэдэг бүтээгч байж ээж дэлхийн том зах зээлд өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүн гаргадаг байж ээж л эдийн засаг нь дархлааж ин шүү дээ. Өнөөдөр байдлууд бид бүтээх чанар алдчихсан. Өнгөрсөн 20 жилийн хамгийн том алдаа бол Монгол улс бүтээх чанар, бүтээх аж үйлдвэрлэлийн сув, техник, технологи болсон хүчний нөөцийг дээр маш том алдаа гаргаж ягдэл байлгаж. Их хурлаар батлагдахтаа нэн тэргуунд энэ төмөр чой болсон хүртэлх төмөр зам буюу 1100 км төмөр замыг ингэж төрүүлж батлуулсан юм байна. Яагаад гэвэл энийгээ төрүүлээд ингээ барьчих юм бол энэ төмөр замд хөрөнгө оруулагч эргэлзээгүй болно. Мөн сайшаандд хөрөнгө оруулж байгаа хүмүүс эргэлзээгүй болно. Яг л сайшаандын гол юм чинь энд байгаа тэр 5-7 нүүрснүүд хэрвээ төмөр замаа ингээ тавьчих юм бол энэ төмөр зам руу хөрөнгө оруулах ийшээ хөрөнгө оруулагч нар бол эргэлзээнд ордог юм аа. Өнөөдрийн хүртэл бид нар энийг яагаад яриад хөрөнгө оруулагч нар эргэлзээд байна гэхээр танаа өдөртлгөө танаа улсын сайд дарга нар ч юм бол урагшаага төмөр зам тавина гэж яриад байна. Тэгэх юм бол бидний энэ хөрөнгө оруулалт өөрөө эргэлзээтэй эрсдэлтэй болоод байна гэдэг ийм л юм үүсэж байгаа. Хэрвээ төр засаг ганц энэ их хурлаар баталсан зорилгынхоо төлөө бүх хүн энийгээ ярьдаг, энэ үйлдвэржилтээ ярьдаг, энэ улсынхаа хөгжлийг ярьдаг байх юм бол хөрөнгө оруулагч нар бол эргэлзэхгүйгээр хөрөнгө оруулах тийм нөхцлүүд бол бас бүрдэх юм аа. Энэ засгийн газрын чинь хүний ухаанаар яваад байгаа юм биш үү? Гадны хүний явуулгаар тулгалт. Уу яг над бол ингэж бодогдсон. Уу яг ингээд ажил хариуцсан хүний хувьд эндээ хэцүү юм их байгаа. Одоо ингээд эдийн засаг унтсан байна, мөнгө дутагдж байна. Валют дутагдaltaгаас болоод төгрөгийн ханш өдөр ирэх тусам унж яан гэл тэ. Энэ бүхнийг зогсоё гэж бүх монгол хүн бодож байгаа. Гэхдээ тэрний төлөө илүү их юма тавиад туучих болохгүй шүү дээ. Ерөөсө үндэстнийг холбож байгаа юм нь эрх ашиг гэдэг байхгүй. Тэр хоёр талаасаа л их гоё их зөв шийдэх тэр шийдлийг олох хэрэгтэй болохоос хялбарчлал за чинийхэр бол л гэдэвэл бид тав алхаж чадхаа болж байна. Ер нь бол яг хуу хятадтай эдийн засгийн хамтын ажиллагааг арай жоохон өөр байр суурьнаас хийхгүй хил хаагаад 3 жил болоход л бид нар юмаа хийгээл явж идэг л байх хэрэгтэй. Одоо хил хаагаад 3 чон чадахгүй шүү дээ. Ирээнийг хагаа хийчихэл далайж кино конец барс кино конец. Аливаа улс үндэстний оршин тогтнол гэдэг бол алс сэтийн ирээдүйн бодлого дээр тулгуурлаж явах хэрэгтэй. Яг л өнөөдрөөр Монгол орнд дуусахгүй. Өнөөдөр та бидийнхаар амьдрал дуусахгүй. Аливаа улс үндэстэнд тусгаар байхын тулд эдийн засгийн хувьд чирэг байх хэрэгтэй. Энэ бүхнийг бий болгодог зүйл чинь өнөөдрийн та бүхэн яриад байгаа энэ зам гэдэг асуудал их очил бүгдэлтэй байхгүй. Тэр дотроо төмөр зам. Энэ нийгмийн асар том очил бүгдэлтэй. Баялагийг бид нар боловсруулахгүй юм бол баялагийг зарж яах. Тэр баялаг тодорхой хугацааны дараа дуусна. Тэгэхээр юу л төнөх үлдэн төмөр зам бол. Тэгээд тэр газар нь ажилтдаг Чайна таун үүснэ. Тэр асуудлыг бол би өнөөдөр хэлж өгөхгүй л дээ. Чайна таун үүснэ гэдэг маань бид нар үндсэндээ бол сая Кримийн асуудал дээр, Украины асуудал дээр Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Лавров тодорхой хэллээ шүү дээ. Бид нар орос хэлээр ярьдаг иргэдээ хамгаалнаа гэж. Если наши законные интересы или интересы россиян будут подвергнуты прямой угрозе, как это произошло в Южной Осетии, я не вижу другого выхода, кроме ответа в полном соответствии с международным правом. Нападение на российских граждан – это нападение на Россию.
Саяын дээр баялаг 20 30 40 жил 50 жилийн дараа дуусна. Тэнд байгаа Чайна тавны асуудал болно. Монголчууд хоорондоо хятадуудын хооронд ямар нэгэн мөргөлдөөн болно. Иргэдийн хооронд өнөөдөр уугар дээр болж төвд дээр болж. Өнөөдөр яах Бутаныг асуудал. Бид тэр иргэдэд хамгаална гэж орно шүү дээ. Энд чинь тэр их гүрнүүд үүрэх шүү дээ. Тэгээ бид нар энийг яах вэ? Өнөөдөр нэг хэдэн тонн үрс зараад халамжинд өгөх нэг улс төрчдийн бодлогыг л манай энэ эрдэмтэд гэсэн нэр зүүс улсууд л одоо хэдэн төгрөг аваад яриа яваад байт юм шиг. Төмөр замаар танк цэрэг ачаад орж ирнэ гэдэг ойлголт бол миний л хувьдаа бол төсөөлөхгүй, бодохгүй, тэгж бодохгүй. Төмөр замаар танк ороод ирсэн үе. Украин төмөр замаар их буу ороод ирсэн чирээ явж шít. Энийг үзсэн үү, харсан уу та бүхэн? Ер нь зүгээр тэрийг бол харж л байна л да. Харж л байна. Үн ирээдүйд бас үндэсний аюулгүй байдлыг бодох нь буруу биш шүү дээ. Тэгээд одоо яах вэ? Бид үеийн үед хятадтай 8 хийж ирсэн шүү дээ. Цайнаас ихсүүлэл, торг, тонж бүгдийг л явдаг шүү дээ. Одоо дүүрсэн хэрэг шүү дээ. Өөр яах юм? Хятад ард ирээдүйн хад санал асуулга явуулсан байна интернетээр. Кремийн хоогийн асуудлыг та нар зөв гэж үзэж байна уу? Хоёрдугаар асуулт нь Монгол ер нь яах ёстой вэ? Монголыг яах ёстой вэ? Кремийн хийсэн асуулт зөв үү? Оросууд өөрийнхөө түүхэн нутаг дэвсгэрээ буцааж авлаа. Монгол бол хятадын түүхэн нутаг дэвсгэрээ. Энэ л зөв гэж санал асуулт оролцсон хүмүүсийн ер нь 90% гэж хариулсан байна. Энэ маань яаж нөхөр одоо нэг явагдаад байгаа дэлхийн 4-р дайн гэж нэрлэж болохоор юм байна. Энэ бол шинэ сэтгэл зүйн дайн явж байгаа. Тэгээ 30 жилийн дараа 40 жилийн 50 жилийн дараа яг Кремтэй болсон шиг үйл явдлыг хийгээд санд асуулт авахад өмнө бол ерөөсөө хятадын нутаг дэвсгэрт нэгднэ гэдэг асуудал гаргаад ирэх үүсгэр байгаа. Олон улсын худалдаа эдийн засгийн харилцааны түүхэнд Хятад 8 оны арга ухааныг давж гүйцсэн тохиолдол өнөө хүртэл гарсангүй. Хамгийн хүчрэхэг гэгдэж Дэлхийд даяарт 105 улсыг колоничлон эрх шээлдэн байлгаж байсан Их Британи Хятад худалдаачдын 8 оны арга ухаанд гүйцэгдэж дайтагтаа хүрч байсан түүхч саяхных. Та одоо хэдэн настай? Би 50 гаруй настай. Одоо хэдэн хүүхэдтэй? 3 хүүхэдтэй. Гэхдээ хүүхдүүдийн ирээдүг бодолтой. Энэ бол үнэн. Туйлын үнэн. Өөр яах юм бид нар? Бид нар мал аж ахуй хөгжүүлээд хэдэн мянган жил боллоо. Өнөөдөр Монгол улсын хөгжил ямар байгаа юм? Бид ямар болж ирсэн юм? Бид тэгээ үр хүүхдээ хончин болох ёстой юм уу? Яг өнөөдрийн өдөр биднэрт мөнгө олох хамгийн энгийн наад захын арга бол нүүрсөө хөдөлтгөл асуудал шүү. Тэгэхээр нэг 20 30 жилийн дараах юм бид нар харж ярих хэрэгтэй. Судлаач гэж байгаа юм бол. Өнөөдөр миний ярьдаг юм бол ганцхан бүтээгдэхүүнээр ганц улстай эдийн засаг байж болохгүй гэдэг. Ганцхан хэрэглэгчтэй байна гэдэг өөрийгөө бас бомс асуудал шүү дээ. Өндгөө нэг сагсанд авч явдаг гэж тий. Олон сагсанд. Тэгвэл бид нар ягаад заавал нэг сагс руу хамаг баялгаа шилжүүлэх гэдэг. Ягаад нэг сагсанд бүх өндөг баялгаа барих гэдэг. Өнөөдөр энэ хүн ярьж байна. Хятад нийлүүлж байна. Ганц орны монопол гэж. Энэ бидний бурхнаас заяатсан нөгөө геополитикийн асуудал шүү дээ. Бид яах ч арга байхгүй нэг өөрчлөх боломжгүй шүү дээ. Та одоо их 50 над нэг хэлээд өгдөө. Би ойлгохгүй. Энэ бооны нохоо нотод юу ярьд? Улс орны худалдсан нэг новшнууд л сууж байна. Хүнээс дутхгүй амьдрмаар шүү дээ. Би одоо улс орны худалдсан доор орох шийшэд. Улс орны ирээдүйн хөгжил энэ зорилго зорилтыг одоо тодорхой болгох цаг болсон. Бид нэг аль нэгэн улсын дайвар юм аль нэгэн улсын талд орох ёсгүй юм бил. Зүгээр л өмнө байж байгаа жижигхэн бэрхшээл хараад байх бас тэрийг зохион байгуулдаг янз бүрийн аргууд байгааг өмнө байж байгаа бэрхшээлээ даван туулж сэтгэх хэрэгтэй. Түүнээс зүгээр л нэг өнөөдрийн байдлаар сэтгэл нэг прагматик жижигхэн асуудлуудад ингээд тулгамдаад тэрийг туйлын эцсийн давж болохгүй шалтгаан мэтээр хардаг ийм үйл бодлоор явах юм бол Монгол хизээч хөгжихгүй. Энэ бодлогыг чинь гаднаас зохион байгуулдаг юм шүү. Гаднаас гэдэг нь хаанаас? Харддгаар нь танаас дундад руу хардл да. За ерөнхийдөө энэ нөгөө ирэхэд ирлиц талдаа хүн одоо улс төрчд энийг бол маш их зүтгүүлж байгаа. Энэ талбай нь Монгол хүн биз дээ. Андуур. Тэгэхээр би та бол их сайн хүн байна. Копимын энтергээд овг мовго нуухгүй байна шүү дээ. Их эцгээсээ урвсан хүн биш дээ. Их орноос урвахад хамгийн амархан байдгийн шүү. Тийм ээ. Би нуухгүй ил тод хэлдэг. Тэгэхэд одоо нуугаад инх сайхан гэж дарга
байлаа шүү дээ. Одоо байдаг бах те, амьд бах те. Зэнзэмийн дарга ирээ хэлсэн биз дээ. Манай сайхан Бээжин залуу байна гэдэг. Чам шиг сайхан Бээжин залуучууд Улаанбаатараар дүүрэн байвал Монгол улс хөгжин шүү гэд хэлсэн шүү дээ. Би данаас бараг хичээл зааж шүү дээ. Өнөөдөр үнэхээр энэ юм бол бүтгэ боллоо. Үнэхээр одоо уучлаарай бадарч байгаа. Одоо тань шиг тийм ээ. Одоо аав нь хятад, ээж нь монгол ч юм уу тийм ээ. Эсвэл бол угаасаа дээд талдаа одоо эрлийз, хурлийз, ортоом юу байдгийг тийм ээ. Ингээд болоо явцсан энэ залуучууд энэ төрд гарч ирсэн бөөкснүүд өнөөдөр одоо ингэж хийж байгаа учраас өнөөдөр бид нар ялагдж байгаа. Тийм учраас бол одоо өнөөдөр би өмнө талд нь бол үнэхээр би Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, улс их орны төлөө их юм хийнэ гэж би найдаж ирсэн. Миний найдлага тасарсан. Өнөөдөр би ардчилсан намыг бас хийх байх гэж би үнэхээр гордож, итгэж 24 жил боллоо. Найдаж явсан. Тэгэхэд өнөөдөр ардчилсан нам яаж вэ? Ардчилсан намын толгойд нөгөө эрлийд, хурлийд зучин бүгд очиж суудсан. Одоо бүгд ойлгомжтой шүү дээ. Баяр цогцоос эхлээ бүгд одоо очиод суудсан. Одоо танай лөөвөрчингүүд дотор би лөөвөрчин бишээгээд босоо заргалдах нь надтай заргалдах нь байхгүй шүү дээ. За тэр офшор дансыг ярих бай. Одоо бүгд мэддэг болсон. Баяр цогт үннээ хэлсэн. Би шүннээ хэллээ. За төрлөө мэдвэний дөө. Ярилцлага өгөөч. Би одоо өвөгийн чинь таньнаа сэлэнги тарай явжсэн гэдэг үннээ хэллээ. Тэгээ маяг надад бас үннээ хэлж байна. Аргашгүй үстэй. Хуйг намаагүйсэн, Батбаяр намаагүйсэн энэ жилдээ би ярихгүй. Харамсалтай уу гайхамшигтай Яттын элиз хөрлизүүд төрөөр мөн дүүрэнч байх юм. Би бол тэрэнд хүнийх нь дургуутж байгаа юм шиг хүн эцэгээ сонгохгүй. Гэхдээ энэ тусгаар нэг төр юм бол 2-3 мянган жилийн түүхтэй юм бол энэ төрд чинь энэ үндэстнийх нь цусных нь хүмүүсийн бодлого гэж юм заавал байх хэрэгтэй. За яг би ирлийзтэй. Гэтэл өөрийн чи яриан дунд энэ худалдчиад байгаа улсууд чинь ирлийзүүд биш шүү дээ. Цэндүүн хөг ирлийз гэж хэлэхгүй зэрэг юм дурсаад. Монголчуудыг 5 аргаар иднэ гэж тийм ээ. Хятадын ухаан тийм ээ. Эд мөнгөөр, эхнэр хүүхдээр тийм торог дурдангаар, хоолундаар. Ер нь оюу толгой чаалка хоёр бол монголчууд сэтгэх чадвартай бидэнд мунч том сургамж болсон тоо. Гэтэл төр засаг маань нэг харин улам цааш нь гүнзгэр өтгөл бодлого явуулаад байгаа юм шүү дээ. 1912 онд Монгол улсын анх дахь ерөнхий сайд Сайн ноён хаан Намсран Төвшөөдгөн Баян төвний хайснаар англичуудад хандаж нэгэн мэдээ хөргүүлсэн байдаг. Хягт хүрээ чиглэн босож дэглэх шугамын зүүн талд байсан алтын томоохон ордыг бид нар Оросуудтай хамтран ашиглаж байгаа. Үүнээс дутхгүй томоохон ордууд баруун талд байна. Энэ ордуудыг бид нар англичуудтай хамтран ашиглах хүсэлтэй байна гэсэн юм мэдээ хөргүүлсэн байдаг. За энэ нь юу гэсэн утгатай вэ гэх тэнцэг бидний дэлхийд тэргүүлж байгаа үйлдвэрчсэн англи оронтой хамтран ажиллах хүсэлтэй байна. Буюу 3 дахь шиг бид нар хүсэж байна гэсэн юм бодлогыг илэрхийлдэг юм. За энэ анх дахь ерөнхий сайдын маань энэ эрэлхийлэл маань бүхэл бүтэн 100 жилийн дараа явсаар 100 жилийн дараа Монгол улсын 27 дахь ерөнхий сайд Санжаагийн Баяргаа яг энэ монголчуудын түүхэн энэ 3 дахь шин мөрөөдлийг бодиттой болгож Рио Тинто буюу Английн одоо энэ уулуурхан том магнат компанитай хөрөнгө оруулалтын гэрийг байгуулснараа Монгол улсын түүхэнд 3 дахь хөршиг бодиттойгоор бий болгосон том гавьяа байна. Гэвч энэ том гавьяаг энэ 3 дахь шин тухай монголчуудын түүхэн одоо энэ мөрөөдлийг өнгөдүүлсэн нэг 3 ирэлт залуу байна. Баяр цогт, цоригт, Лөөмөдийн ганцхан энэ 3 нэг нөгөөхөд бол ирэлт залуучууд ийм алдаа гаргасан байна. Чухам энэ алдаа санаатай юм уу санаанд үгүй юм гэдэг бол цаг хугацаа харуулна. Бид баяжих гэжсэн 2 жилийн өмнө яаж баяжих гэжсэн? Манай нутгийнхан би нутгийн гэдэг үгийг хашлан дотор хэлж байгаа. 3 залуу баяр цогт, ганц үх, зоригт 3 ямар гэрээ хийсэн. Тэнд хөөх юм уу Ганбаатар ганцаараа дар Ганбаатарыг хинж тоохгүй байсаар олуулаа нийлээд Ганбаатарыг далаар нь тавьсан. Өнөөдөр оюу толгой ард түмэнд юу гэсэн юу ч өгөөг. Eerхүү хятадын бодлогоор монголчуудын 100 жилийн эрэл хайгуул 3 дахь шөршийн хүсэл мөрөөдөл ингээд үндсэндээ дуусч байгаамаа. Тэгээд би одоо өгүүлж байсан. Банка бид нар алдсан. Харилцаа холбооныхоо салбарыг алдсан. Төмөр замаа алдлаа. Бүр хамгийн аюултай зүйл бол газрыг гадаад иргэн эзэмшүүлэх үеийг ашиглуулна гэж байна. Өнөөдөр 3 дахь хөрш орнууд Монголоос хөрөнгө оруулахаас дайжаад явцсан энэ гарцаагүй нөхцөл байдалд аль улсын иргэн гэж Монголд газар эзэмших юм бэ? Мэдээж эртний хөрш хятадууд л гэж газар эзэмшнэ. Газар бол улсын үндэс. Одоо энэ бүгд маань ингээд дуслаа. За монголчууд
үеийн туршид тусаа асуулж амь насаараа хамгаалж ирсэн энэ газар нутаг дээр өнөөдөр 6 сар болсон хятад иргэн Монгол газар ашиглах эзэмшлэгтэй бол. Өргөн нарийн төмөр замын 2 царгийн асуудал дээр шүү дээ. Эрсдэлийн судалгааг хийх ёстой. Яагаад уул уурхай оюутлогын гэрээг би их ярьдаг вэ гэдгээ хэлээ. Яагаад вэ гэвэл яг энэ тал дээрх мэрэгжлийн хүмүүсийн дуу хоолойг улс төрчид нь авдаг. Оюутлогоо дээр би одоо гэрээ байгуулахаас өмнө бие даасан хөндлөнгийн эрдэмтэн шинжээчдийн дүгнэлт аваач. Тэр дүгнэлтийг тойрж улс төрчид ярих ёстой. Төмөр зам гэж стратеги байдаг байхгүй юу? Энийг ямар ч ус өөртөө дэрийг бодож байгаа. Манай энэ 76 хүн бодож төмөр замаар тоглож болохгүй шүү. Галаар тоглосонтой л. Энэ өөрөө стратеги. Энэ өөрөө артерийн судсан. Энэ өөрөө артерийн судсан. Та нар тэгж ойлго. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслэл сайтууд, сонингуудын нийтлэн болгоод өнөөдөр бид нар өөрсдөө оруулахаас өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл бүгд адилхан. Гүйд хэднээс чи ядуу хаалтын гэрэж нэг юм хийгээл тэгээд амтны мөнгө авцаа амт чинь дуурахгүй. За одоо өнөө цагтвал яг хөөхөр сэхэтнүүд эрдэмтэд шахалтын бүлэг болж ажиллаж чадвал ард түмний өмгөөлж дуурах нэг боломжтой. Ард түмний төлөө. Гэхдээ төрийн албан хаагчид маань өөрөөсөө бас их асуудалтай. Бүгднгийн бол яг захиргааны аргаар бас бото барьдаг. Тэгэхээр хамгийн чөлөөтэй үгүй их боломжтой хүмүүс нь эрдэмтэд өөрсдөө. Тэгэхээр эрдэмтдийн дуу хоолойг нэгтгэж, уриалга гаргаж, өөрөөр хэлбэл нийгмийн одоо дунд хэсгийг голлон бүрдүүлдэг сэхэтнүүдийг бас босгож чадвал энэ эргээгээд нийгэд хүчтэй дуу хоолой болж чадна. Энэ монголчууд чинь тэнэг юм шиг царайлж байгаад айгүй эвгүй улсууд шүү. Тэ? Ёстой гал дээр шараад идчих мэдэх баг шүү. Ингээд экономи сүйтгэд ингээд дуусаад эхлэх юм бол монгол залуучууд зүгээр ар суухгүй. Төвдүүчийг өөрсдөө зулын гол болгоод шатаадаг тийм усуд биш. Монголчууд эрдэнэс ярьдаг гэсэн дээр аваад өгнө гэдэг те. Тэгээ нэг өглөөс ирэхэд чинь шоронд өлгөгдсөн л байж мэдгэл баг. Хятадын 3000 жилийн түүхэнд 24 төр солигдоод хийж чадаагүйг Гаваагийн Батхуу, Скватрийн Батболд, Жамбал Жамцын Од Жаргал, Цэндийн Мөн хоригол, Фунсулмаагийн очрууд нарын бүхнийг зоосоор хэмжих зуршилтай болсон 11 нөхөд идэвхийлэн зүтгэж ердөө 6 жилийн дотор товчлон гүйцэлдүүлснээр хожимын өдөр дунд тэрэгэн улсын түүхийн ботод Ар Монгол их гэр бүлдэн эргэн нэгдсэн тухай шин бүлэг нэмэгдэх бодиттой эрсдлийг агуулж байгаагаар төрөвн дэснэг их сэтгэлтэй монголчуудын хувьд гашуун зовлон нүүрлсэн эрх цагийн өнгө болон үлдлээ. Монголыг дөрэтүүлэх дайсан хариас биш дотроос гарсаар байдаг. Монголыг мөхөх дайсан монголчууд өөрсдөө юм шүү гэдэг түүхийн сургамжийг ахин сануулж алдагаан засах тэнгэрийн цаг ирлээ. Давид үр хүүхдүүдийн ирээдүйн хувь заяаг харь дуусаж атлагдсан зовсоор байгаа хазар монголчуудын цусаар үйлсэн тавилын шиг болгохгүй тулд энэ төрийн эрх баригчдын гаргасан алдааг цаг алдалгүй засах түүхэн үүрэгтэй болж байна. Монгол төр үндэсний хувь заяаг монголчууд та бидний сонголтол шийдвэрлэнэ. Монголчууд бид зөв сонголт хийсэн цагтаа хүн төрлөختний түүхэнд хоёрч эзэн түгрэн байгуулсан. 18-20 дугаар зуунд Шанши, Гуандун, Бээжингийн хятад худалдаачдын түүхийд бэлтгэлийн мужи байсан алдаага 20 дугаар зуунд Москвагийн түүхийдийг бэлтгэгч улс байсан Гунигт түүхэ 21 дугаар зуунд Бээжингийн түүхийдийг бэлтгэгч үндэстэн болж давтах гамшиг агуулсан алдаатай тогтоолыг 29 дэх ерөнхийдөө Далдан хуйгийн засгийн газар гаргалаа. Монгол улс үндэсний хөгжлийг хэдэн зуун жилээр чөдөрлөж уусгаж мөхөх аюултай түүхийдийн царгийг дэмжсэн тогтоолын цаад уялдаа холбоос нуугдсан утга зорилгын монголчуудаа сануулж сэрэмжилүүлэх үүднээс эрдэмтэн судлаачдтайгаа хамтран энэ нэвтрүүлгийг бэлтлээ. Шинэ жилийн засгийн газрын алдааг цаг алдалгүй залруулж үйлдвэржилтийн царгийг тавьцгааж бүтээн байгуулагч үндэстний түүхээр
3 дахь эзэн төгрөний түүхийг бичлцэх боломж бидэнд бас байна. Үйлдвэрлэцгээе, бүтээцгээе монголчуудаа. Дэлхийн монголчууд бидэнд итгэж найдан хүлээсээр л байгаа. Тийм байна. Тэгээд босоо бичгшгэн монгол хүн болгон сэтгэлгээний босоо тэнглэхтэй байж улс орны үндэсний эрх шиг тусгаар тогтнолыг хамгаалах цаг бол болцсон юм байна л гэж би бодож шүү.